За сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо Зэхэдэн подкаст ээлжид нэгэн дугаар эхэлж байна. За өнөөдөр манай подкастт маань одоо Броски рестораны одоо шеф ирсэн байна. Одоо анх удаа манай дээр тоглооч хүн орж байгаа. Тэгээд анхны дугаараа одоо тоглооч хүнтэй ярилцах гэж байгаа бол би амар баяртай байна. Би нэг ийм зураг авчирсан. Энэ. Тэгээд энэ өнөөдрийн манай зочны маань онцлог нь өөрөө юу вэ гэхээр хүмүүсийн шууд анхаарлыг ингээд татах байх л та. Тайван улсад одоо энэ Андре Чан гэдэг. Ер нь бол Аздаа дэлхийн Аздаа одоо топ 30 рестораны бас нэгийг өдөрдөж явж байсан шеф гэж би ойлгосон. Тэгээд энэ хүнтэй гар нийлээд мөр зэрэгцэж ажиллаж байсан. Тэгээд Мишелийн 2 одтой ресторанд ажиллаж байсан тоогооч гэхээр хүмүүс энэ дугаар ямар гоё болох вэ гэдгийг бол нааш анхаарлаа хандуулах байх гэж бодож байна. Тэгэхээр Ховд аймгаас гаралтай манай Сүхбаатар маань тэгээд Ховд аймгаас дэлхийн одоо Мишелийн 2 одтой ресторан ажиллах хүртэл энэ замналт чинь маш их түүх байгаа баг. Тэгэхээр энэ хүртлэх урам зоригийн маш гоё гал халуун яриа болох байх гэсэн хүлээлттэй байна. Бид хүний урилгыг хүлээж авсан баярлалаа. За баярлалаа. Тэгээд урилга өгсөнд бас баярлалаа. Тэгээд үзэж байгаа үзэгчтэй бас аюу гоё мессеж өгөхийг хүсэж байна. Тэгээд бас анхны тоогооч гэж оролцож байдлаар айгу супер найс амар гоё exciting аим догтлж байна баярлалаа. Тэгээ Монгол руу нэг хоёуд яг ярианыхаа сая ихэнд хэлсэн. Монгол руу болохоор шефийг тоогооч гэдээ орчуулж байгаа тийм. Гэтэл цаана бол шеф гэдэг энэ нэршилч өөрөө олон улстай бас нэг арай өөр утгатай байгаад тах шиг байгаа тийм. Тэгэхээр яриагаа хоёуд эхлээд энэ шеф гэдэг нэршлийн талаар хэлье. За тийм. За яг монгол хэл дээр тоогооч гэхээр шууд нүү утгаараа хоол хийдэг хүн гээл дуусчихж байгаа. Статус нь гээл хоол хийдэг хүн гэдгийг одоо тоогооч гээл ингээл болоо өөр ойлголт байхгүй. Тэнгууд яг бүрэн утгаар одоо юу гэдэг чинь яг fine dining Мишелиний юм уу эсвэл том ресторанууд шеф гэдэг хүнийг ганцхан үгээр боловч тэнд ингээд бүтэн баг 120 стаф эсвэл 60 стафыг ч юм уу өдөртөж байгаа. Дээр нь үйлчлүүлж байгаа хүмүүсийг ямар мессеж өгөөд гарах уу гэдгийг бас өдөртөж байгаа гэдэг ч юм уу. Тэр бүх зүйлүүдийг цогцоор нь өөрөө ингэж хариуцаж авч явж зохиодог гэх юм уу одоо тэр хоол өгж байгаа биш бүр ингээд үлрэлээр нь өөрийнхөө филингийг өгдөг гэсэн үг байхгүй. Би энэ хоолоор би ийм мэдрэмжийг энэ хүнд өгмөр байна. Уух юм нь ингэж хосломоор байна. Зөөгч нь ингэж хоолоо тайлбарламаар байна. Эхнээсээ төгсгөл хүртлээ зохиол шиг явдаг гэсэн үг. Тэгээд тэр үйлчлэж явах хүн гарахтаа нөгөө нэг vibe-ийн орчноос нь мэдэрнэ шүү дээ. Интерьер, хоол, үйлчилгээ бүх юмыг мэдрээд авч байгаа. Энэ цогц тэр гоё мессеж, тэр гоё дурсамж бүр ингээд би ямар гоё хоол өнөөдөр идэж байна. Би ямар гоё зохиолыг сонсч байна. Шеф Андре чи 1997 онд ингэж очиж ингэж Францад сурсан юм биш гэж тэр бүх юмыг баг ингээд хоолноос нь мэдрээд гарах. Тэр зүйлийг шеф гэдэг хүн л өгдөг гэсэн. Тэр нь болохоор дан ганц хоол биш. Тэнгууд бидний хардаг үнцгч шеф гэдэг чинь бүр ийм том утгаараа яаж энэ 60 kitchen staff те тоогооч нарыг шефүүдийг яаж өдөрддөг юм бэ? Тэнд нь яаж сушеф, эсвэл шефтэй кузин ч юм уу? Тэд нар яаж явдаг юм? Ямар менежментээр явуулдаг юм? Бүх юмнуудын бүгдийн дэс дараалал аюу гой менежментлээд гаргацсан байдаг гэсэн. Тэгээ тэрний дээр нь шеф бай. Тэнгуу заалны одоо юу гэдэг чи өдөрдөгч, эсвэл бол одоо үндсэн сомелиер ч юм уу? Бүгдэнтэй нь ярилцсан. Хурал хин. Энэ сизон, энэ үйлрэлт бид нэр ийм мессеж өгнө. Ийм юм байх хэвээр, тийм байх хэвээр. Интерьер нь тийм байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэр бүх зүйлүүдийг тэр өөрөө ингээд кино хийж байгаа юм шиг байлаа. Тухайн рестораны баг найруулагч юм шүү. Найруулагч. Киногаар бол. Ер нь бол хамгийн гоё ойлголт бол найруулагч. Тэр хүний найруулагч хамгийн том босс нь өгдөө тухайн киноны хувьд те. Тэр хүнийг л нөгөө шеф гэдэг байгаа байхгүй. Та яг одоо байр түрээслэгээр хайж байгаа бол надад тань тавих нэг гоё санал байна. Бидэнтэй хамтран ажилладаг мэргэжлийн хөрөнгө оруулалтын компани BGM Asset Management түрээсийн орон сууцны стандартыг шинэ төвшөнд гаргаж байна. Аавал дүүргийн ийм артыг та бүхэн мэдэн дээ. Тэгвэл яг баруун талд нь байрлах бизнес зэрэглэлийн Альфа зон хотгонд 2-4 өрөөний сонголттой цоо шин байрнууд түрээслүүлж байна. Хамгийн гоё нь халбас сэрэнээс эхлээд тогоо шанаг гэд авахын бүх хэрэгсэл бэлэн бүрэн тавилгатай. Та зүгээр л чемоданаа аваад ирэхэд нүүж ороход бэлэн гэсэн. Амьдрах орчиндөө бодит өөрчлөлт хийхийг хүсэж байвал BGM Real Estate Facebook хуудасаар зочлон илүү дэлгэнгүй мэдээлэл аваарай. Таны дараагийн хаяг Альфа зон. Окей, гоё тодорхойлно. Андри гэдэг энэ шеф те. Тэгээ хоёул одоо өөрөө бол энэ хамгийн уртлыг нэнд зогссон байж байна л да энэ зураг. Тэгэхээр Мишелийн 2 одтой ресторанд ажиллаж байсан туршлагыг бол хоёулаа ярина. Тэр лүү өсөрч ороход тэр угаасаа гал халуун яриа болох учраас тэр лүү өсөрч орохоос өмнө би нэг ингэж сонссон таны одоо ойрын үнээс те. Ховд аймагт 17 18 настай залуу те. Ховд аймагтаа ресторанд ороод одоо тухайд ресторан байсан юм уу Гуанц юм уу те. Нэг нааша цаашаа гэдэг хоол идээд те. Тэр нь л амар гоё амт
тэр нэг сэтгэл үлдээсэн юм шиг байна. Тэгэл ер нь янз бүрийн хоол тухайд хийж турших тийм сэтэл төржсэн гэдгсэн. Тэгээ 17 18 таад Улаанбаатар хот руу ховдоос орж ирээд одоо нэг ховдоос Харвард гэдэг чинь тий. Орж ирэнгүүтээ хэлний бэлтгэл шууд суугаад эхэлсэн. Эхний асуултыг ер нь яагаад шеф болъё гэж. Одоо тухайд бас шеф болъё гэдэг тийм бүр том бодлыг эртнээс харцсан байсан юм уу? Магадгүй тухай зүгээр тогооч болъё гэдэг сэдэлтэй байсан юм уу? Энэ сэдлийг юу төрүүлч вэ гэдэг асуултаас эхлэв. Би бол одоо ингэж бодъё. Зүгээр тухайд бол яалтч зүгээр амар passion байсан. Бүр юм хүсэл ирмэлзэл тэр нь зүгээр ганцхан хамтны төлөө. Бүр ингээд энэ хоолыг яаж хийсэн бол гэж бодох биш. Энэ хоолыг яагаад ингэж гаргах юм? Яг яаж энэ хамт гараад байгаа юм бэ? Яаж гаргад юм гэдэг бүр ийм амар юм emotional тухай үедээ жоохон багтаа ингэж одоо хүртэл сандыг юм тухай тийм сэтгэл төрүүлж ирсэн гэсэн надаа. Тэр хамтыг амсаж үзээд. Тэгэхээр амар хамтан дээр би амар юм имзэг ч юм уу эсвэл бүр амар юм хүлээж авдаг байсан юм шиг байгаа тухай үедээ. Тэгэл нэг өдөр гэрэл рүү ороод тэр хоолыг бүтэн сар туршиж үзсэн. Одоо тухай үед ховдын найзууд манд бүгд нам мэддэг. Байнгын бид нэр манай гэртээс тэр хоолыг байнга иддэг. Нааша цаашаа болж гинүү болохгүй нь. Апдейт ер нь апдейт хийгдэх байгаа. Апдейт хийгээ сайжирсан уу, энэ удаа муудсан уу, энэ удаа сайжирсан гэдэг ч юм уу. Байнгын хийн. 7 оны 2 3 удаа өөр хүмүүсийг авчирдаг ч юм уу. Тэнгууд би амар юм хоолыг тухайд ингээд боддог л байсан. Бүр ингээд өдөр шөнөгүй хоолыг боддог. Тэг бүр ингээд нэг юм жижигхэн стори ярих юм бол бид нар ингээд аврагуудын лиг үздэг. Тэгээд 3 цаг 30 минутаас аврагуудын лиг гарах хэвээр. Тэгээд бид нар нааш цаашаа хийж идэж байгаа. Тэгээд би торт хийж өгч байгаа. Тэгээд би нөө нааш цаашаа нэг л болтгүй. Нэг юм ингээд ерөөсөө дутаад байна тутаа бол. Тэгээд найзууд идэд дууссан. Бид тоглолтоо хүлээж байгаа. Тэгээд би ингээд хөвтөд ингээд суугаад бодож байгаа. Нөгөө хоолол бодоод байгаа байхгүй. Өөр юу ч бодохгүй. Нийгэм дутцсан мэдээд байгаа. Нэг хүн гэрээс нэг юм мартаа гарчаа нэг мэдрээд яг тэр шиг гэсэн. Тэгээд тэгсэн чи би давсаа хийх марцсан. Хоолндоо явж нөө степ болгоны ингээд алдаанаас нь хөөгөөлсэн чинь зүгээр л давсаа хийгээсэн. Тэгэхээр бүр тийм амар юм serious би ханддаг байсан байлж таар хоолнд. Тэгээд төд дуудлаггүй нөгөөх маань ингээд бүр аривжаад гэх юм. Нөгөө бодол санаа нь аривжаад. Тэгээд би ч нөгөө гэртээ ерөөсө аав иш тустай өрөөнд би тустай өрөөнд. Тэгээд би тустай өрөөнд хөвтгтээ орой унтах болгонд эсвэл би мөрөгддөг гэсэн байхгүй. Мишелийн од гэж би мэдэхгүй. Тухайн үед. Гэтэл тухайн үед Мишелийн одтой ресторанд ажиллана. Би гадагшаа явна. Би гадаадд хамгийн нэр нь бол тухайн үед л дэлхийн номер 1 шеф болно гэдэг л тийм бодол, тийм мөрөөдөл эсвэл цаанаасаа л ерөөсөө тийм юм хөсөж мөрөөдөл гэдэг гэсэн. Ерөөсөө тэр нь бодол нь ерөөсөө дуусахгүй гэсэн. Өдөр болгон бодно, өдөр болгон тэрийг мөрөөдөж, өөртөө итгэл төрүүлж цаанаас нэг л тэр мөрөөдлийн одоо юу ингээд ургуулч юу? Одоо кино хийсэн юм уу? Тухайн үед чинь миний бодлоор одоо гэр бүлийн хүмүүжлэл байсан баг. Манай ах одоо тухайн үедээ манай ах бас нэр нь айгүй сайн ментор хүн байсан. Одоо энэ 7 дадал гээд 7 Habits гэх номыг орчуулж ирсэн. Тэгээд ерөнхийдөө бол одоо номын том компани орчуулсан хийжсэн. MIO сургуулийг төгсөжсэн сайн баяр гэдэг бас ах байдаг байхгүй манай төрсөн ах. Одоо ахтай уулзаг 10 жил болж Америкт байгаа. Тэр ах маань намайг хүүхэд байхад амар юм юу адал төрсөн ах. Хүсэл мөрөөдөлтөй болох тийм ихтлийг тавьсан юм шиг байгаа. Юмд хандах хандлага нь жоохон өөр гихдэг ч юм уу. Дээр үед ингээл Чингис хаан номыг цуврал ингээ хүүхэлтэй нэг юм зурагтай нэг Чингис хаан гэдэг ном байдаг гэсэн. Тэр номыг өгөөл бүтэн уншуулдаг. Тэгэл тэр чинь ингээл хүсэл мөрөөдөл ингээл жоохон хүүхдэд ингээл амар их юм бодуулаад байгаа байхгүй. Тэгэл дараа ном уншуулаад дахиад нэг өөр ном уншуулаад оройн унтахад англи хэлтэй телевизийн Brighton болгож английн ингээд юу тавьчихна. Саунд яриа тавьчихна. Тэгээ унтахтаа чи англи сонсож унт гэдэг чинь. Тэгэж ингэж намайг ингэж хөгжүүлдэг байсан маа. Хичээл би хичих шаардлагагүйгээр намайг ингээ бэкграунд нь сул цагаар нь яаж юм бодуулахыг сурах уу гэдэг чинь. Тэр нь л явж яг 10 жилиг төгсөхөд одоо хэрэг болсон л гэж би ойлгодгийг. Тэр нь л болохоор нэг юм дурлсан, тэр нь хоол байсан. Дурлахтаа бүр ингэж хүчтэй дурлсан. Хүчтэй дурлахтаа бүр мөрөөдөж, бүр passion болоод бүр ингэ тултал нь мөрөөдсөн гэх юм уу. Яг тэр мөрөөдлөө би бүр ингэ 10 жилээ төгсөх хүртлээ тэгэлээс. Тэгэл яг нөгөө нэг Йеш өгдөг дээрээ л би бүр яг ингэ шийтсэн байсан гэсэн. Бүр хойшоо ухрах ямар ч боломжгүй. Яг л урагшаал явна гэдэг. Яг тэрнээс хойш би яг нэг ч удаа хойш алхаагүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр эсэлтийн ерөнхий шалгалт өгөхөд чинь нөгөө тоогоочийн сургууль гэж байдаг шүү дээ. Байхгүй. За тэнгууд одоо тэр нэг Улаанбаатар хот руу би тоогоочоор сурна гэд явхад
гэр бүлийнхээ хэр хүлээж авсан. Амар хүлээж авсан. Тэнгүүд Еш өгөх хэвээр те матрицч ч нэг сургууль авах хэвээр гэдэг л бидний нэг тогтсон ойлголт байлаа шүү дээ тухайд бид нар. Тэнгүүд тэр болгоны чинь зүгээр хойшин тавиад аав ээжтэй би тогоочоо сурлаа гэд Ховд аймгийг ороход Улаанбаатар явах шийдвэрийг гэр бүлийнхэн яаж хүлээж аваад яаж ойлгуулсан. Тэгэхэд бол манай ах ихч хотод амьдардаг байсан. Тэгээ би ихчтэйгээ ээж автагаа л байдаг гэсэн. Тэгээ манай ав чинь цэргэн хүн. Тэгээ би Ешөө өгөөл шууд гэр рүү ороод би шууд нүүрэн дээн гэсэн. Би Ешөө муу гэсэн шүү. Тэгээ би тоогооч болно л гэсэн. Тэгсэн чинь манай за одоо тгий шийдсэн бол чи яв. Чи өөрөөхөө яв. Чи алдаад чадахгүйгаа мэдрээд ирэх юм бол би чамайг цэргийн айрамд л оруулах шүү. Гэдэг л одоо баг яриа хийсэн гэсэн. Шууд утгаар. Тэгээл ээж за хотод нэг юм сургалтын юм байд юм чи очоо бүртгүүлээд үзгээл. За гэх. Тэгээл өрөвчөө өрөөл гэрээс гараад манай ээж өглөөл үлдчихэж байгаа. Тэгэл аав чинь хүүхд чинь одоо том болчлоо. 17 нас хүрсэн том болцсон хүүхэд одоо өөрөө амьдралаа мэдгээ Улаанбаатар хот руу явж чинь чи ямар юунд нүглээд байгаа гэл тэгэхэд ээж чинь хүүхдээ явуулчлаа гэж үлээл. Тэгэл бүх зүйл ихэлсэн гэсэн үг. Аялал. Яг тэр цэгээс. Тэгэл аялал ихэлсэн. За Улаанбаатарт ирсэн тий. Тэгвэл яг зүгээр тухайч ингэж бодсон шүү дээ. Хичнээн тэр хүүхдийн гал халуун би дэлхийн хэмжээний шеф болно гэдэг одоо дотор нь мөрөөдөл байвчсандээ Улаанбаатар дээр ч нэг тогоочийн курс суучингуудаа Улаанбаатарт нэг ресторан за би бол өөртөө ханаа тий. Би болчлоо одоо нэг рестораны тогооч хийж гэнэ гэдэг үлдэж болохоор шүү дээ. Гэтэл нэг жил хэлний бэлтгэл суугаад шууд гадагшаа явах замналаа тэр гараагаа шууд хийсэн гэж ойлгосон. Тэгээд аль улс руу явсан? Тэр шийдвэрийг яаж гаргасан? Тэр шийдвэр бол Тайван байсан. Угаасаа би хэлний курс сурна гэдгийг шийдсэн байсан. Хотод яаж би угаасаа хичээлд муу байхгүй. Ядаж англи сурна. Ойр зүг basic юм яри. Тэгээд гадагшаа ямар нэг аргаар л явна. Яаж явахаа мэдэхгүй. Гэтэ явна гэдгийг бол цаанаасаа мэдж байгаа. Очно гэдгийг ч мэдээд байгаа байхгүй. Гэтэ яаж гэдгийг л мэдэхгүй. Тэнгууд ингээ автоматар хөдлөөл хийх юм шиг байна. Айгуу сонь тэр итгэл тийм одоо hope гэдэг юм амар сонирхолтой юм шиг байна. Айгуу олон кейс байдаг хгүй миний хувьд болохоор. Яаж гэдгийг мэдэхгүй гэхдээ итгэсэн. Яваал хийсэн. Тэгсэн чинь манай ихчээ дамжуулаад нэг юм сургалтын компани гадагшаа явуулдаг нэг юм хөтөлбөр байна. Хэлний курсээр явах уу? Окей. Тэгээл тэгсэн чинь намайг явуулахгүй гээл хүний 8 тухайн үед чинь 2012 13 онд бол 17 18 та хүүхдийг бол явуулахгүй шүү дээ. Хүний 8. Тэгээд алга болчихвол яхаа утас холбоо байхгүй. Тухайн чинь нэг сүртэй смарт утас бас ховор гэдэг ч юм уу. Тэгээл нөө сургалтын төлбөрний яхаа тэндээ дахиад тоогооч сургуулаа олох юм уу гэдэг ч юм уу. Эргэлзээтэй асуудал гэр бүлд их. Надад болохоор байхгүй. Явж л явал болоо гэдэг бодолтой. Тэгээл манай гэр бүл чинь нилийн хэрүүл болсон. Ах махтай би чинь бүр нилийн хэрүүл маргаан болж байгаа. Тэгээл манайх за одоо чи үнэхээр л ингэж аим өөртөө ихтэй байгаа бол яв гэ. Тэгээ би угаасаа ганцхан хариулт өгсөн байхгүй. Би явахгүй л бол энд хинж биш болно. Өөр надад сонголт байхгүй. Би тэрийг л мэдчихэв. Тэгэхээр би явах хэвээр. Зүгээр л намайг явах зөвшөөрч. Итэг. Надад өөр сонголт байхгүй л. Тэгээл тэрхэд ах бол за окей гэсэн. Тэгээл би ихчтэйгээ явсан. Яалч нөө насан туршиг байсан учраас бас болохгүй болж таараа. Тэгээ манай ихч намайг дагуулад очсон. Тэгээ очиж 1 жил сурсан. Тэгээд ерөнхийдөө цаанаасаа мэдэрч. За энд л ерөнхийдөө өөрийгөө олох юм байна. Эндээс л өөрийгөө хүн болгож авах юм байна. Өөрийнхөө карьер, өөрийнхөө бүх зүйлийг эндээс эхлэх юм байна гэдэг ч юм. Тэгээ би ерөнхийдөө тэндээ үлдэх гэж нийлэн бас хичээсэн. Хэлний курсээ дуусгаад. Яг үлдэх гээд гисэн чинь no. Чамааг үлдээхгүй гэрийнхэн болохгүй гэж буцаа авчир гэж. Тэгээ буцаад хотод ирсэн. Тэгээ хотод ирээл MIO гэдэг сургууль хэлний курсаар юу агаал MIO сургууль 1-р курсаар ороод hospitality ядаж тогооч биш market hospitality сурыг гэл англи хэл дээр бүх хичээл нь тэгэл сурж байгаа л цаанаас угаасаа бүр ингээд дуудаад байгаа байхгүй. Бүр ингээд ирээ хүрээ тэр одоо чи юу ч болж байсан надад хай зүгээр л ир гэв. Тэгээ би чи 1-р семестртээ хамгийн онц сурагч болоод тэгээ 2 дахь семестрээ бүтэн шууд хаяал бүх apply хийж болох бүх юм руу apply хийгээл тэгэл 50% тэтгэлэг аваад тэгэл авцсан дараа юм билчихдэггүй байх гэр. За одоо ингээд нэгэнт чамаг одоо л ингээд дийлэхгүй юм байна. Одоо чи явал яв. Одоо бол одоо бид нар бол чамаг одоо ингээд явуулахаас өөр арга алга гэд. Тэгэл тэр ингээд яг 2 дахь одоо миний амьдрал эхэлж байгаа хамгийн том цэг байсан юм уу. Тэр тоогооч их сурвал явах мөч. Тэр нь аль улсынх байлаа? Тайван бас л Тайваных. Тайван. Гүлнара их сургууль гэсэн үг. Яг тоогоочийн бакалавр тийм. Бүр технологи болон hospitality бүх талаараа гэсэн үг байхгүй. Тий. Тэгээ 4 жил сурсан. Тэгээд 4 жил сурсан. За сургуулаа одоо тэгээд төгсч чаа тий. Тэгэхээр чин
Монголд бол одоо тоогоочийн курс гэж хүн чинь бараг 6 сар суугаад Тийм. миний ойлголт байна шүү дээ. Тийм. 6 сар суугаад тоогооч болчдөг. Гэтэл тэн чинь мөр бакалаврын төвшин 4 жил адилхан бусад мэрэгжилтэй ижлэхэн төвшин сураад төгсөөд мэрэгчлээ авчлаа, диплом авчлаа. Дараагийн шат нь одоо тоогооч хүний карьерийн үед юу гэдэг юм? Хамгийн чухал нь бол тэр нэг их сургуулиасаа хамааралтай гэсэн. Одоо их тоогоочийн их сургууль маань бол бидний хувьд яадаг вэ гэхээр одоо яг амьдралыг шийддэг хамгийн том сонголт бидэрт манай их сургууль бидэрт өгдөг байсан. Тэрний юу гэхээр эхний 2 жил бид нар бүх хичээл танхимаар байна. Бид нар бол одоо Аз хоолны хичээл гэж байна. Тэгмээд Аз юм тоогооч Аз кичн гэсэн үг. Воктай, ширээ сандал бүх юм нь биелэн. Европ хоолны одоо кичнтэй гэсэн үг. Тэгээ шоколадны ангийн тустай, кофений ангийн дахиад тустай, вайны ангийн тустай, бартендерийн ангийн тустай. Тэгээд бид нар чинь онгоцны үйлчлэгчийн анги гэж орно. Аз тавгалтын хичээл гэж орно. Европ тавгалтын хичээл гэж орно гэдэг юм. Анги одоо бүх хичээл нь бичгээс хийлс илүүтэй практикаар. Тэгээ анги болгоно нь тустай яг юм одоо бүтэн биеэрээ одоо ингэж практис болгож хичээл хийж ордог. Одоо бид нар бариста гэхэд бид нар чинь өөрсдөө заавал латте хийж ээж дүнгээ авдаг. Тэгжиж шалгалтаа өгдөг гэдэг юм. Бичиг юм бол байхгүй. Яг бид нар чинь юм бит юмар хийж memory mass-ыг төгс хөгжүүлж ээж хоол уух юм сайн хийж ээж бидэрт үр дүн өгнө шүү дээ. Бичиж сурна гэж бол байхгүй гэсэн. Хоол үйлчлэгээний салбар дээр бол. Тэгэхээр бид нар чинь тэр талаас нь ингээ 2 жил ингээ бүгдийг нь үздэг гэсэн. 3 дахь курстэй бүх оюутнууд айл нэг мэрэгчлээ өөрөөсөө олдог. Би ер нь хятад тоол биш. Би ер нь бэкритл юм байна. Би ер нь сомелир юм байна. Би эсвэл бартендерээр явах юм байна гэдэг юм. Тэгээд ерөөхдөө тэр 2 жилийн хугацаанд хүүхдүүд ерөөхдөө өөрсдийнхөө чиглэлийг олдог гэсэн. Яг аль чиглэлээр явах юм бэ? Hospitality дотор. Servicer явах юм уу? Менежер явах юм уу? Хотел менежмент тий? Хотел менежер болж явах юм уу? Эсвэл тоогооч болох юм уу? Яахан гэдэг тэр бүх сегментийн бүгдийг 2 жил заалаа. 3 дахь курстэй тэр хүүхдүүд эхнээсээ тэрийг шууд олцдог гэсэн үг байхгүй. Аль чиглэлээр явах вэ? Би болохоор Франц хоолоор явна гэдээ олцсон. Вайнаар гэдэг өөргөө шийдсэн. Яг тэрнтэй адилхан манай ангийнхан бүгдээр ингэ бутардаг гэсэн. Өөр чиглэлээр. Тэгмүүд 3 дахь курстэй бид чи хичээл байхгүй. Эхний 2 жил суусан практикаар 3 дахь курстэй 7 сарын 1-ээс дараа жилийн 7 сарын 1 хүртэл бүтэн 1 жилийн турш яг дадлага. Нөгөө сонгосноор. Яг сонгосноор. Тэгмүүд сонгосноор болон шалгалт өгөн дахиад. За, Сингапур явах юм уу, Япон явах юм уу, эсвэл Тайванд байх юм уу? Тухайн улсаас нь шалгалтын хүмүүс ирнэ. Тэнцгийн бол тэр устдаа очиж дадлага хийх хэрэгтэй болно. Эсвэл бол Тайванд үлдээд 1 жил дадлага хийж болно. Тэгээд тэрийгээрээ бидалт эдэр хийждэг гэсэн үг байхгүй. Тэгээд 1 жил сурцсан хүн чинь 4 дахь курстээ бүр илүү мэрэгжлийн болоод ирж штэ тэ. Нөгөө ажлын байранд гарахад хангалттай хэмжээний experience авсан байх хэрэгтэй гэсэн. Яа тэр өрсөлдөөн аягүй өндөр байдаг учраас. Бичгээр юм сураад ажил дээр гарах бид нар бол тэгэл дуусаад амжилт олохгүй л гэсэн үг. Бидний хувьд бол. Тэгэхээр 4 дахь курстээ бид нар чинь дараагийн нэг гоё юм сургуулаас өгдөг юм нь юу вэ гэхээр нөгөө нэг бидний мэдэж чаддаггүй Итали, Герман, Швейцар, Нидерландын кичн, хоолны соёл, одоо нэг чизний соёл те. Одоо Парма, прошутто ч юм уу, эсвэл пармежано режано эдрийг эсвэл басамикийг яг яаж хийдэг тэрийг бидэрт үзүүлдэг гэсэн. Бүтэн ингээд 1 сарын аялал хийдэг, туур хийдэг гэсэн. Бүр. Тэгмээд бид чинь Амстердам, Нидерланд, эхлээ Нидерланд ороод, Герман ороод, Швейцар, Итали гэд бүтэн аялал хийж байгаа гэсэн. Тэр хугацаанд бид сурсан бүх юмнуудаа бит байдлаар үзэж өөрсдөө experience авдаг гэсэн. Тэгээ сургуулаа төгсөхдөө бид чинь яг мэржлийн шалгалт өгдөг байхгүй. За одоо сурж өөрийнхөө мэржлийг олсон бол одоо мэржлээрээ шалгалтаа өгөө сургуулаа төгснө л гэсэн. Тэр нь диплом бичихгүй. Яг Аз хоолноос шууд шалгалт өгч тэнцэн Францаас эсвэл бол вайнаар эсвэл бариста юм уу юугаар яг мэржлээрээ шалгалтаа өгөө тэнцдэг гэсэн. Тэгээд тэнцснийхээ араас өөрийнхөө нөгөөний диплом болон мэржлийн сертификат авдаг. Мэргэжлийн сертификат нь бол олон улсад хүчинтэй. Франц хоолны эсвэл бол яг олон улсын вайны нэгдэг зэрэг гэдэг ч юм уу. Тэр нь яг нөгөө нэг ажил руу гарахад амар гоё төхөж болдог гэсэн. Энэ чинь энэ мэргэжлэр илүү мэрэгсэн учраас манай ресторан илүү тохирох юм байна гэдэг ч юм уу. Тэр талаар нь хүмүүсийг apply хийж ирэхэд ажилд авдаг Тайванд. За одоо хоёулаа тэгээд сургуулаа төгссөн юм чинь яг Мишеленийн 2 хоттой ресторанд яаж орсон түүх рүү орно. Тэгээд тэрнээс өмнө бас нэлээ амьсгаа өндөртэй явчлаа. Тэгээд хэсэг хугацаанд амьсгаагаа дарж явах хооронд нь би бас манай подкастыг хамтран ажилладаг BGM гэх төрөнгө оруулалтын
менежментийн компани байгаа BGM гэдэг. Тэгээ BGM гэдэг компаниас бас нэг шинэ бүтээгдэхүүн Монголын хөрөнгийн зах зээлд гаргаж байгаа. Тэрийг нь товчхон бас танилцуулчих гэж бодож байна. Одоо монгол хүмүүс чинь нөгөө долларын ханш төгрөгийн эсрэг чангарч байгаатай холбоотой ер нь доллараар хөрөнгө оруулах санхүүгийн бүтээгдэхүүн хайгаад байгаа шүү дээ. Тэрнтэй холбоотойгоор манай BGM-ийн зүгээс Монголын хөрөнгийн биржид FTI гэдэг нэртэй ETF гаргаж байгаа. ETF гэдэг нь одоо нэгсэн сан ийм нэртэй сан. Тэгээд нэгсэн энэ сангийн нэг жирхийг эзэмших гэх юм бол ердөө нэг ширхэг ирэх нь одоо хувьцаагаар бол нэг ширхэг нь 1000 төгрөг гэж байгаа байхгүй. Тэгээ 1000 төгрөгөөр би төгрөгөөр хөрөнгө оруулаад нэгсэндээ Америкийн нэгдсэн улсын хөрөнгийн бирж дээр арилжаалагдж байгаа 800 компанид руу зэрэг хөрөнгө оруулах боломжийг олгож байгаа гэсэн. Нэгсэндээ багц руу хөрөнгө оруулж байгаа гэсэн. Тэгэхээр энэ давуу талыг олгож байгаа. Зүгээр би зүгээр өөрөө хөрөнгө оруулагч хүний хувьд бас ингээд хөрөнгөө байнгын яаж өсөх үү гэж толгоогоо гашлагдаг хүний хувьд надад зүгээр энэ бүтээгдэхүүн дээр дөрвөн давуу тал ажиглагдаж байгаа. Манай сонсогч нарт бас хэрэгтэй болов уу гэж бодоод хамгийн ихнийх нь болохоор нөгөө Монголын хөрөнгийн биржээр дамжиж гарч байгаа болохоор энэ чинь нөгөө хууль эрх зүйн зохицуулалт бүх юмыг ок болгоод гарч байгаа. Тэгээд нэгсэндээ би гадны ямар нэгэн брокер дээр данс найна гэдэг чинь хэцүү шүү дээ. Тэгэхээр хөрөнгийн биржээр дамжуулаад би хаавс Америкийн нэгдсэн улсад байгаа Nvidia, Microsoft, Meta-д хөрөнгө оруулж байгаа гэсэн үг. Тэр ихний давуу тал. Хоёр дахь давуу тал нь болохоор би сая хэлсэн хэдий төгрөгөөр хөрөнгө оруулж байгаа боловч цаана нэгсэндээ гадны том зах зээл рүү энэ том 800 компани руу хөрөнгө оруулж байгаа учраас доллар дагаж одоо өсхийн хэрээр дагаад таны хөрөнгө оруулалтын өгөөж нэмэгдээд явна гэсэн. Гурав дахь нэг нь болохоор энэ сан өөрөө хид хідэн багц руу ингээд мөнгө хувирлж байгаа. Тэгэхээр нэг сагсанд мөнгө хийхгүй эрсдлийг тараа байршуулж байгаа гэсэн. Дөрөв дэх нь болохоор яг энэ багцын 50% нь технологийн компаниуд руу хөрөнгө оруулж байгаа. Тэгээд нэг 10-20% зис. Тэгээд энэ технологийн салбар хөгжихийн хэрээр нэг 20-30% нь эрчим хүчний салбар гэдэг яг ирээдүгөө харсан хөрөнгө оруулалт хийж байгаа учраас нэлээд юм хэрэгтэй. Тэгээд яг хаашаа мөнгө хийх вэ гэд хүмүүс хэрвээ эргэлзэж байгаа хайжих юм бол би энэ бүтээгдэхүүнийг санал болгож байна. Тэгээд та бүхэн дэлгэрэнгүй хаяг авах мэдээлэл авахыг хүсэх юм бол BGM-ийн Facebook хуудас болон гар утсыг яг би энд байршуулчих. Та бүхэн тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл аваарай гэж хүсэж байна. За одоо нэг амьсгаад дарцсан юм шиг гол яриа руугаа оръё. Тэгээд за сургуулаа төгсчлөө. Тэгээд одоо Мишелений 2 оттой ресторанд яаж орсон бэ? Энэ хүнтэй одоо яаж танилцаад, энэ хүний итгэлийг яаж олоод энэ галтгоонд одоо нэгдвэ гэдэг асуулт руу оръё. Энэ хүн юу ахаас өмнө дахиад нэг түүх ярьж ажил ярих хэвэл болчиход байна л да. Сургуулаа яг төгсөөл яг одоо ерхий яг Франц сууртай ерхийдээ ямар кичн лөө орж ажиллах вэ гэж би ерөөхдөө нэлээд бодсон. Манайч нөгөө Тайван сургуулаа төгссний араас 1 жил ажиллах хэрэгтэй. Оюутан Тайванда. Чи сургуулаа төгссөн бол гадаад хүн ч гэсэндээ 1 жил ажил. 1 жил ажиллаад тэр компанид итгэл үзүүлчих юм бол чи дахиад өргөжлөл ажиллаж болно гэдэг ч юм. Аймаг чөлөөтэй байдаг гэсэн үг байхгүй. Виз мэз авах аим хэцүү бол биш гэсэн. Тэгээд Longshon гэд бас нэг айгүй мундаг шеф байдаг. Өөр бол Америкт төрсөн. Гэтэ Тайван хүн. Америкт ерөнхийдөө сургууль соёл төгсөөд Америкийн нэлээд супер Мишелений 2-3 оттой ресторанд ажиллаж байгаад өөрөө Тайванд эх орондоо ирсэн. Өөрөө эх орондоо ирээд Мумэ гэд бас Азийн шилдэг 50-д ордог Мишелений 2 оттой одоо рестораны бас овнер хүн баггүй юу. Тэгээ тэр хүнийг би нэлээд олж хардаг байсан. Тэгээ өөрөө яг Тайваны Тайпей 101 шинэ ресторанаа нээгж нэгэд удаагүй байх үед нь би Инстаграмаар холбогдоод ингээд би таныг ингээд үнэхээр шүтдгээ. Би танаас аюу их сурах юм байна. Би дөнгөж сая суулаад өгсөн. Би танд хэрэгтэй гэдэг өөрийнхөө бүх юмнуудыг файлуудыг явуулах уу? Та намайг ингээд интервью хийгээд интервьюд би орж болох уу гэж асуусан. Тэгсэн чинь окей, why not болно шүү дээ. Чи тэгвэл хүрээд иргээд. Тэгээ өөрөө бол байгаагүй. Өөрийнхөө сушефэнд байсан. Тэгээ би уулзаад интервью өгсөн чинь хитрхи фреш байна да. Тэр чинь нөгөө нэг том газар учраас намайг ирэхэд бол фреш байна авахгүй гэдэг шууд л хэлсэн л дээ. Дөнгөж сургуулаа төгссөн байна. Арай нэг жоохон өөр ресторануудаар яаж нэг 3 жил явчих. Тэгээд хурж ирэхгүй бол чи манайх төр бол арай чадахгүй хаа. Тэр нь биднэрт хитрхи хариуцлага оноодог учраас алдаа гаргаад ирэх юм бол биднэрт асуудал үүснэ. Тэгэхээр бид нэ алдаа гарахгүй хүн л авах хэрэгтэй гэдэг юм хариултыг шууд өгсөн. Тэгсэн чинь манай шеф маань бол буцаж намайг дуудаад буцаж наадтай уулзаад окей чи нэг өдөр ажиллаад үз. Тэгээ би чамайг хааръя гэд. Тэгээ би нэг өдөр ажилласан. Тэгээ ажиллаад дуусны араас намайг ингээ хаалга гаргаж байгаа байхгүй. Тэгээ кичэнд байсан хүмүүсээс асууж за энэ залууг авч үлдэх үү болох уу? Энэ позишн дээр нь байлгая гэсэн чинь 70% нь бол хэрэггүй. Наа залууч болохгүй. Наа ч арай жоохон оюутан дөнгөж төгссөн арай жоохон шинкоп байна болохгүй гэдгсэн чинь шеф би л итгэж байна. Хүн одоо ингэж харагдаж болно. Гэхдээ энэ хүн өөрчлөгдөн гэдэгт би итгэж байна. Тийм болоо манай багийн та нар надад итгэж. Энэ хүний
аваад үлдчихэ. Гэхдээ жоохон болгоомжтой бүл идэрэл гэсэн гэж байгаа юм. Жохоо ер нь энэ залуу хит бидний бүл хийжээрээ тэгэх юм бол хинч шантрана. Гэхдээ нэг тодорхой хэмжээнд бүлэд хаад бүлэд дээр бүлэд тэгтээ нэг бас баланстай байгаарай л гэж хэлсэн байна. Тэгэл би кичэнд орсон. Эхний 6 сар бол аюу хүндээсэн. Юу ч ойлгохгүй юм чинь. Ерөөсөө одоо манайхаар хоолны захиалгыг тий одоо нэг стейк орлоо, нэг паста орлоо гэж хэлдэггүй. Тинчээ чи бүр ингээд маш уртаар хэлдэг байхгүй. Ордер ин. Одоо наад чинь амар сонирхолтой хэсэг орох гэж байна л да. Тэр нөгөө Америкт байжгаад нөгөө ер нь бол 50 хүн long гэл үнэр нь. Long shong. Тэр хүн таныг тэгвэл сонгож авсан юм байна шүү дээ. Хамгийн анх бол одоо энэ Michelin юм уу Fine Dining үндсэн суурийг надад зааж өгсөн. Хундамыг өгсөн хүн байхгүй. Суши шеф гэдэг нь туслах юм байна. Тийм су шеф гэдэг нь бол яг одоо тэр шефийн доор удирдлагыг авч явдаг хүн гэсэн. Туслах найр л гэж. Тэгвэл тэр хүн бол таныг тэнцэхгүйгээд явуулсан шүү дээ. Тэгвэл дараа нь яаж тэр хүн тэгвэл нөгөө шеф маань таныг буцааж дуудсан. Тэнд нэг юм гаргалгаа байсан уу? Нөгөө нэг залуу яасан бэ гэж асуусан байгаа. Шинэ нөгөө миний интервью аваараа гэсэн залуу яасан бэхээр болохгүй байна гэдэг хүмүүст нь за байж let's see зөв дуудчих гэж өөрөө наваад дуудсан. Амар итгэсэн юм шүү дээ. Инстаграмаар бас тань руу хариу бичнэ гэдэг чинь тэр чинь бас ховор тохиолдол үстэй. Тийм алдартай тоогооч те. Тэгээд ямар ч хүн бичиж байгаа мэдэхгүй. Тэгэхээр одоо тэр communication яаж явсан гэж бодож байна. Та одоо чинь Instagram-аар харьцахдаа нэг анхаарлын татах ч юм уу нэг сэтгэл төрүүлэх юм бичсэн байна да. Би ерөөсөө дандаа storytelling байгаад байдаг байхгүй. Бүх юмн дээр одоо ингээл storytelling яваад дараас тэрийг тухайн үедээ би болоод тэгээд Улаанбаатар одоо Монголоос л ирсэн гэж байгаа шүү дээ. Монголоос би ирсэн. Ингээд Тайванд их сургууль сурсан. Би үр төгссөн. Одоо ингээд ажил хийж байгаа ингэж байгаа гэдэг чинь яг тэр нөгөө нэг юм real excuse ярьж байгаа гэсэн. Худлаа юм биш. Эсвэл өнгөрсөн те би ийм газар ажиж танаад ажилламаар юм биш. Бүр ийм эсрэгээр нь гэсэн үг байхгүй. Тэгмүү тэр хүнд илүү жоохон ойрхон санагдсан. А нөгөө талаасаа манай хүн чинь өөрөө Тайван хүн. Гэтэ өөрөө гадаадад аягүй олчлаа амьдэрсэн. Би чинь Монгол хүн мөртлөө Тайвандад ингээ амьдрахыг хичээж байгаа. Гэдэг юм нь бас нөгөө хүнийг илүү жоох юм өөрөө бас гадаад оронд амьдарч үзсэн, өөрөө гадаадад Аз хүн те Америкийн мундаг топ fine dining ресторанд ажиллахад өөрөө ч гэсэн бүлийдүүлж исэн байж таараа, өөрөө ч гэсэн тэр боломжийг олж авахд яаж олж авсан байж болох уу гэдэг юм нь бас надтай ойрхон гэж шеф надад хэлдэг байхгүй юу. Энэхэд бол Тайвандаа байгаа хүмүүс бол тийм их hard work-ing хийдэг юм аа. Бүр ингэж тэ амт тавьж гэсэн. Яг ийм гадаадд байгаа залуучууд бол чадахгүй ч гэсэндээ мэдхгүй байгаа ч гэсэндээ амт тавиад суралцаж чаддаг, амт тавиад одоо хариуцлага үрээд хөгжиж чаддаг. Тийм болохоор би илүү дуртай байдаг гэдэг ч юм. Тэр талаас нь надад бол хэлчихсэн. Одоо бол бид хоёр амар гоо дотн байнга харилцаа холбоотой байдаг. Манай амар том шеф ментор гэх юм уу? Амар гоо easy talk хийдэг. Хүнд юм ярьдаггүй, хөнкөн гоо ингээд зөвлөө өгчдөг гэсэн үг. Тэгээд тэр тухайн үедээ бол намайг тэгж л ажилд авч ирсэн. Тэгээд тэр багт нь ороод эхний 6 сар бол айгүй хэцүү байсан. Тэгээд араас нь илүү жоох юмаа сураал, ойлгоол, ер нь чих нээгдэн гэдэг юм. Яг үнд бол амар эхний 6 сар үнэхээр хаард байд. Тэр захиалгууд ойлгодог байхгүй. Тэр яаж унштай юм? Одоо ингээд одоо юу гэх юм шүлэг уншиж байгаа юм шиг хэлдэг юм уу? Нэг хоолны захиалга уу? Одоо тэр захиалгууд чинь нэг хоол гэж орчдөг байхгүй. Мангар олон хоол орчдөг. Тэгээ хоол болгоно ингээд доороо соус моос нь тусдаа нөгөө dietary бүх юмар орж идэх байхгүй. Тэнгууд repeat байхгүй. Repeat гэдэг нь одоо дахиж хэлэхгүй тэр шиг. За давталтай байхгүй. Catch up хийх ёстой. Ямар нэг аргаар хийж явтал тэрийг сонсож явах ёстой. Алдаж ил болохгүй гэсэн. Тэр бүрээ тэр кинон дээр гардаг тэгвэл яг үний юм биш те. Тийм. Урт ууцаал дадаа уншаал болоо. Тэгээ тэн дээр ерөөсөд heard гэж хэлдэг. Эсвэл V chef гэж хэлдэг, yes chef гэж хэлдэг. Yes chef Америкууд бол yes chef гэж хэлдэг. Францууд бол V chef гэж хэлдэг. Сонссоо л гэсэн. Би сонсчихсон. Тэнгууд шеф багийнхан бүгд сонсчлоо гэдэг итгэлтэй болчихж байгаа гэсэн. Нэг нь хэлэхгүй байна гэдэг чинь сонсоог өнгөрөөцнийг тохиол гэдэг сигнал байхгүй. Тэнгууд тэр кичен дотор ч одоо ингээд table number-ыг хэлнэ. За 2 хүн орж ирлээ. Table number-ыг хэллээ. Order-ыг хэллээ, dietary-г хэллээ. Араас нь ямар хоолны те тэр араас нь дараагийн захиалга тэр араас нь ингээл яваал байна. Тэр болгоныг л catch up тэгэн уучин энд би хоол хийж байгаа, энд нэг хоол хийж байгаа ингээд 6 7 station байгаа. Тэнд дот байгаа бүх хүмүүс өөрсдөө хоолыг л catch up хийх хэрэгтэй байхгүй. Ингээл энэ тэрний хоол, энэ миний хоол, энэ тэрний хоол, энэ миний хоол. Энэний хоол гажинд би энтэй хамт гарах хэрэгтэй гэдгээ бас дахиад менеж хийх хэрэгтэй гэсэн. Сонсож явахдаа өөртөө чи миний хоол заавал гарах хэрэгтэй байдаг байхгүй. Тэгэхээр
Би нэг юм хийж байхдаа дараагийн хоол нь өөртөө ч хамт гарах хэрэгтэй. Тэрийг би тооцоолно. Дахиад өөр юм хийж дахиад тооцоолохдоо дараагийн захиалга дахиад тооцоолно гэсэн үг. Энэ нь бол 6 сарууд бүр ингээд бүр ойлгохгүй. Бүр ингээд юу болоод байгааг мэддэг байхгүй. Тэгээд одоо загнуулах уу? Мэдээж 6 сар юу ч ойлгохгүй юм чинь. Юу гэх юм мэдгүй таг гацсан нэстэй паникт орно. Тэгээд шийтгэл нь юу ах вэ? Тэгэл тэр чинь нөгөөний багийнхан бүли яахгүй. Тэрийг сэтгэл зүгээр ментали давхар. Тэрийг бүли гэж хэлээд байгаа. Тий, тэрийг л бүлийддэг байхгүй. За. Тэнгуучаа ингээл кичен ингээл байж байгаа л одоо ордер орж ирлээ. Тэрийг сонсоогүй скиплсэн ч юм уу янз бүрийн юм харангуут л багийнхан ч бүгдээрээ яадаг юм бол. What are you doing? Бүгд нэгэнд ор. Өөр юу ч хэлэхгүй. Тэгэл тэнд ингээд бүр өөрийгөө ингээд хэрэггүй юм шиг мэдэрнэ. Бүр ингээд сэтгэл зүйд бүр ингээд ямар ч илүү гэрхгүй сэтгэл зүй бүр ингээд лавс болж байгаа байхгүй. Тэгэл орой харахад бол амар хэцүү харин шүү дээ. Би бараг хоол хийж чадахгүй юм шүү. Би гэдэг юм л зүгээр ингээд. Тэгэл маргааш нь ингээд recovery гээл ажил дээр. Тэгэл эренгуут л зүгээр явж байгаа л нэг юм ингээд нэг жижигхэн юм унагчаад л бүгд ирж хардаг юм. Амар юм зөвүүн гэхүү бүр сурцтай. Бүр юм culture болоод ирсэн. Kitchen culture бүрийг амар олон жилээс яваад ирсэн. Ийм жижигхэн харц, жижигхэн үйлдэл, жижигхэн үгнүүд хүртэл бүр ингээд одоо хиттаар болоод никама гэдэг. Чи юу хийгээд байгаа юм бэ? Чи яг яах гээд байгаа юм бэ? Тэгэл болоо. Тэгэл тэнцээ чинь багийнхан ч бүгд хамгийн амар нөгөө нэг багийнхан хардаг байхгүй. Ганц хүлэл биш ганц хүн загнуулах бүгд багийг нээж байгаа л. Яа fuck энэ хүнээс болоо миний хоол хоцорчлоо. Миний соус fuck up болчихлоо гэдэг юм. Бүр ингээд mentally бүр амар хэм ирдэг гэсэн. Өөрөө ингээд 30 секундын дараа соус өгөх хэрэгтэй. Бүх юма бэлдсэн. 30 секундын дараа ready. Sauce anytime гэлдэг байхгүй. Тэгсэн чи би fucked up болж байгаа байхгүй. Тэгмэд өөрөө чи sauce broken дахиад хийх хэрэгтэй. Хугацаа хэтэрсэн. Тий. Тэгмэд өөрөө амар хэцүү л байна. Fuck би биш энэ хүнээс гэдэг юм. Яг энэ л нөгөө кичен дотор юм энэ ийм юм л тэр ихний 6 сар явна. Сонсохгүй өнгөрөөх, жижиг юм дээр алдаа гарах тэр болно чи ингээл нөгөөний кичен ойлгох хугацаа өгч байгаа байхгүй. Тэгээ энэ дотор амьд үлдвэл амьд үлдэн үлдэхгүй бол тэгэл гарна. Тэр бол энэ салбарт орж ирэхгүй болчих гэсэн үг. Ойлгож чадахгүй байгаа учраас. Энэ жижигээс энэ одоо жижигхэн юмнаас хэлж байгаа гэсэн. Тэр 6 сар дотор одоо бууж байгаа. За бодё ховд руугаа боцсон гэж бодол төрөхгүй юу? Тэр үедээ төрөхгүй шүү дээ. Тэр үедээ бодоод бүр ингээд би яах вэ гэдэг юм бодоод байгаа байхгүй. Тэр нэг залуу насны юм шиг аа. Би нөгөө яг нэг юм дөнгөж нэг тий залуухан ирч хүчтэй сургуулаа төгссөн. Яг нөгөө би энд л амьд үлдэх хэвээр. Тэр чинь яг нөгөө нэг амьд үлдэхин төлөө юм болж байгаа байхгүй. Нэг гин жил байгаа. Энэ нэг жилд би визтэй байгаад ирэл байр суурь олж авах хэвээр. Дээр нь би нөгөө түрээсээ төлж байгаа. Хоолныхаа мөнгөө, MRT-ийнхаа мөнгөө, уцсныхаа нөгөө нэг төлбөр мөлбөрний мөнгө надад чинь ямар ч бууж үг хэрэггүй байхгүй. Араас нэг утга ингээ яг ингэсэн. Гэртээ хараад аав иш тэр амар чи гэдэг бодол байхгүй. Буцаа хайрчвал нөгөө олон жилийн хүч хөдөлмөр маань байхгүй болчиход дэндүү хайр учраас тэрийг төвчгээс өөр аргагүй. Тэгээ яаж амьд үлдв? Амьд үлдсэн байна шүү дээ. Амьд үлдэхийн тулд 6 сар дотор. Тэгээд илүү бусдад илүү тусалдаг байсан юм уу? Миний Японд сурсан нэг хамгийн гоё юм нь л манай шеф, манай Япон бас мундаг шеф байд. Айгуу мундаг шеф надаа аюун их юм заасан. Тэгээ тэр маань л гоё байсан бэхээр би өөрийнхөө юмыг хийж дуусгах ёстой. Гэхдээ хугацаанд биш, хугацаанаас өмнө. Би өглөө 7 цагт ажилдаа ирээд 9 цаг дуусгадаг бол би өглөө 4 юм 5 гэж ирээд 7 цагт өөрийнхөө ажлыг дуусгана. Уг нь ажил эхлэх цагтаа өөрийнхөө ажлыг дуусгацсан мөртлөө би өөрийн чинь хажууд очиод 2 цаг юм хардаг байхгүй. Өөрийн чинь хийж байгаа юм гэсэн. Тэгээ би өөрийн чинь юмыг сурна гэсэн. Бүтэн 1 жилийн хугацаанд би өөрийнхөө юмыг хийхээс илүүтэй өөрийн чинь юмыг гээд 2 хүний ажлыг 1 жилийн хугацаанд сурдаг гэсэн. 2 дахь жилдээ 3 дахь хүнийхээ ажлыг ингээд 4 дахь хүнийхээ ажлыг би ингээд олон жил зохицуулах шаардлагагүй цаг хэмнэдэг гэсэн. Японд хат. Тэгээ би өөрийнхөө ажлыг өглөө болгон би 4 5 гэж очиод өөрийнхөө ажлыг хийж дуусгангуудаа шеф ингээл орж ирдэг. Хаяа инээ, сууга хаяа инээ гэж толгоос хэцээд байгаа. Яах ч ангид би сашими сурах чинь шеф гэл ингээл тэнгуутал. Яа гэл. Тэгэл нөгөө хүн чинь хичж яахад би хажууд нь харна. Би нөгөө ажлаа дуусгацсан хүн чинь тэр хүний ажлыг харахад эрэхтэй болчихж байгаа. Тэгж ажилдаг байсан нөгөө нэг саяны энэ Longshon гэдэг шеф тэр чинь би чинь өөрийнхөө mission plus өөрийнхөө ажлуудыг маш хурдан дуусгахтаа өөр багийнхаа ажлын хүмүүс тусалдаг ч юм уу.
яванда тэгээд ир манай багийн жоохон зөөлөн надад илүү сайн ханддаг болол. Тэгэл бид нар чинь амар цэвэрлэгээ хийдэг, орой болгон цэвэрлэгээ хийдэг. Би хамгийн сайн цэвэрлэгээ хийдэг, цэвэрлэгч нь. Би өөрийнхөө юм хамгийн сайн хурдан дуугачаад нөгөө нэг намаа загаддаг хүмүүсийнхээ очиж нүвэ минь нуугаж муугаал гялтат нарчиж марчаал тийм гутал нөгөө хүмүүс чинь ботол нь өөрчлөгддөг ч юм. Энэс гоо биеийн амрыг бош те өөрийнхөө юмыг дуусчаа биднэрт ирж туслаад ин гэдэг нэг юм өөр сэтгэлгээгээр хардаг ч юм. Тэр зүйлүүд нь бас намайг амар юм босод нөгөө хүмтэй илүү найзлах нөхөрлөх тэр хүнээс би юм сурахад илүү нөгөө аашин ингэж зөөлөж өгч байсан юм чи бай. Тэгэл би ч ерөөсөө цэвэрлэгээл хийж өгдөгсэн байхгүй. Тэг орчих би цэвэрлэж би хийж би наад чинь янз янз ингэж өгч. Тэг хийх юм байна ялаа би ингэж гэл. Тэгэл би чинь амьдрал дээр баг хизээч цагтаа ажилт эхэл. Одоо баг ажлынхаа цагийг цагтаа баг эхэлжсэн удаа амар цөөхөн байхгүй. Би 7 цаг гэвэл би 5 цагт 9 цагт бол би 6 цаг ч юм уу. Дандаа цагаасаа би 3 юм 2 цаг өмнө ажил дээр байнга очдог. Одоо өнөөдөр хүртэл яг л тэр нөгөө habit болсон. Ийсээ тогтцсон гэсэн үг байхгүй. Тэгэхээр илүү бүтээлч байдаг юм. Төлөвснөөс илүү их юм амжуулах магадлал их байдаг. Хоёрт болохоор алдаа гаргачвал засах боломж гараад ирдэг гэсэн. Цагаа хэмжсэн учраас. Надад цаг хэмнэл байгаа учраас. Алдаа гарчмал засчин төлөвлөсөн юм амжуулах бүрэн боломжтой байдаг гэдэг юм. Тийм болохоор энэ зүйл нь саяны энэ ресторан дээр амьд үлдэх хамгийн том одоо хандлага байсан болов. Тэгээд 6 сар ажиллаад тэгээд тэр тэндээ 2 жил баг ажилласан. Тий, тэндээ 2 жил ажиллаад тэгээд корона болсон. Тэгэл корона болоод буцаж Монголд ирж дахиж ажиллаад. Тэгээд Монголд ирээд корона болоод корона чинь ажиллаагүй байж байгаа. Яг нэг сүүлийн 6 сарын ажил хийсэн юм байна. Нэг газар. Тэгэл дахиад дуудаа болохгүй. Гэтэ би юугаас амар стресс амьдралынхаа амар том уналтын цэг дээр ирсэн юм уу да баг 50-нд байж хат корона гараг бодлоо би нөгөө амар мөрөөдлөг биелүүлэх гэсэн байхгүй. Нөгөө Мишелийн одтой том ресторан руу авчих гээд нөгөө нэг алмаа ихлүүлсэн. Тэгсэн чи корона гараад шатдаун бол бүх ресторанууд хаагдал бидний бүгдийг буц гэж байгаа юм чи. Тэгэл нөгөө нэг Чингэлэгтэй онгоц байхгүй. Тайван ч нөөрөө нэм транзит хийдэг шууд нислэг байхгүй учраас бид нар чинь Хонконг дээр онгоц 90 эртэл 50-нд бид нар түгжигдсэн. Цалин байхгүй, мөнгө байхгүй, түргээсийн мөнгөө тэгэл хэвээр арай гэж юм төлөөл гарч цагийн ажил угаач муугач хийж мэгээл төлдөгсөн байхгүй. Тэгэл хөөх хэмээ Тайванаас бол биднэрт ингээд 50-ны элчин сайдаас бидэд 30 хоног өгдөг. За энэ 30 хоног та донгоц олцсонгүй тийм. За 30 хоног л өглөө. Тэгээд дахиад байхгүй. Дахиад 30 хоног. Дахиад байхгүй. Тэгээд 30 хоног. 90 хоног гацчихсан. Тэгээд нэг Монголдо ирсэн. Тэгтээ Монголдо ирээл яг сарын дараа Монгол корона гарсан. Тэгэл яг ингээл локдаун баг 6 сар боллоо. Тэгээд нэг ажилд орсон чи 6 сар. Тэгэл тэгсэн чинь би ингээ Монголд үлдчихэж байгаа багт. Одоо би буцаад явах карьер байхгүй болчихж байгаа да. Нөгөө нэг 8-9 жил сурж, ажиллаж тэндээ карьер хийчихсэн үн коронавирус болоо Монголд ирсэн. Одоо буцаа яаж явах вэ? Виз байхгүй. Буцаад яаж мөрөөдлөө дуусгах юм? Яах вэ гэл. Тэг би чи бүр ингээд амар exhausted болчихсон байхгүй. Тэрэндээ ингээд стресстэй, нилээн стрестэнд ороод нилээн амьдралын бүр ингээд хим маяг бүр ингээд унтраал гэсэн бүр ингээд тэгж жаал нэг өдөр юу ч болж исэн хамаагүй. Зүгээр л all in хий. Гэл iWatch, iPad мэт бүх юма зараал 2 сарынхаа цалингаа аваал. Тэгэл зүгээр хэлний курсээр 3 сарын хугацаанд явцсан. Дахиад 50 лөө. Дахиад курсээр хэлний курсээр явж исэн. 50-нд их сургууль төгсөж исэн. 50-нд тий одоо Мумэ гэдэг том газар хоёр том газар ажилласан. Яг уу оюутан байхдаа зөндөө газар ажилласан байгаа. Онцолж яриулт хийдэр гэсэн. Тийм хүн дахиад хэлний курсээр явна гэсэн үг байхгүй. Бүр арга бар. Бүр тийм амар нөгөө араас нь хөлцсөн байна шүү дээ. Араас нь хөөцөлтөд шүү. Яа алдчихсан ч би яа алдъя. Оролдож үзэхгүй яавдаа гэд одоо харамсуул амар хэцүү. Тэгэл би аавдаа хэлсэн. За би явлаа. Би зүгээр л дараасаар явлаа. Би одоо үнэхээр тэсгүй. Бүр ингээд цаанаас бүр юусе би байж чадахгүй. Би яг ингээл үлдэх юм бол амьдралынхаа туршид би харамсах гээд байна. Би чадахгүй нэг л гэсэн. Тэгэл тэгсэн чи за тэгвэл яв гэл. Чиний байрыг чинь зааръя. Чи яв. Байраа зараад байгаа байхгүй. Мөнгөний авахгүй. Авцгаа. Мөнгө чамд өгөхгүй гэж байгаа байхгүй. Тийш тоглохгүй. Хоёулаа тийм тоглоом тоглохгүй. Чи зүгээр явдаар яв. Өөрийнхөө мөнгө гаргаад өөрөө яв. Тэгтээ буцаж ир чи байргүй ш. Чи тэрийг сайн анзаар гэсэн.
Гэтэ би 3 сар л визтэй явж байгаа шүү дээ. Буцаа ирэхэд байрч байхгүй, ажиллаж байхгүй, мөнгөч байхгүй, тэгэл бүү юм байхгүй. Тим амар рисктэй явж байгаа байхгүй. Буцаал ингэж шулуудагдал. Тэгээ тайванд очивол эхний 1 сар хэлний курсыг хайжгаар байж болох бүх 50 лист гаргаад бүгднлөө нь аплайдлаа. Бүгднгийнх нь хариу яг адил. Аялын визтэй 90 оны аялын визтэй хүн бол үгүй. Ямар ч ажил авах боломжгүй. Ингээл яваалс. Тэгээ зарим газар нэрээ дуулсан. Тэгэл уулзсан чинь өө чи виз хүн биш дээ. Өө чи яаж ажиллах гэж байгаа чамайг авахгүй ш тэгэл. Тэгэл 2 сар болж. 2 сар тэнд бүр ингээд цалин байхгүй, ажил байхгүй. Зүгээр л хэлний курс зүгээр л гадуур ажил хайдаг. Тэгэл нэг өдөр ингээл бүр яг ийм жижигхэн гуц ингээд шалан дээр нэг гуц тавьсан. Тэгэл тэн дээр хөвтөл дэш араа бодож. За одоо ингээл бүх юм дуусч байгаа юм да. Одоо ингээл Монгол руугаа байрч байхгүй, ажиллаж байхгүй, карьерч байхгүй. Энэ олон жил хөдөлмөрсний эцэст ингэж явж ирчээд би ингээл буцаал Монголдоо ингээл унах байсан юм. Юуны төлөө би ингэж амар олон жил хичээсэн юм бол гэл. Нэг өдөр амар бодж хөвтөж байгаа энэ хүн лөө би Instagram-аар чат хийдэг байхгүй. Андре хамгийн impossible юм байхгүй юу? Хамгийн орой дээр нэг юм баг. Нэг 50 л дахиад нөгөө өмнө Instagram-аар биччихсэн шиг long shape руу биччихсэн шиг арга ашиглаж ш. Яг emotional болсон байна шүү дээ. Яг бүр ингээд бүх амьдрал нүдэнд харагдаж байгаа. Тэг чин амар зовлон туулж ирж байгаа байхгүй яг үндэ бол. Зөндөө замыг туулж давж явчаад эцэст нь яг буцаад нэг тийм зам дээр ирэнгүүт амар хаар санагдаад. Тэгээд яг тэр нөгөө тийм мэдрэмж яг энэ дээр ирсэн байгаа. Тэр шеф Андре руу шууд ингээл цаанаас л тэгсэн. Яаж юм мэдгүй. Шеф Андре руу юм бич. Оролдоод үз. Гэдэг л юм цаанаас ингээл одоо бүр ингээл гарцсан гэсэн үг байхгүй. Ингээл хүн амар үлээ цаг гэл үлдэн шүү дээ. Яаж уулын гэдгэлээ бүр ихэр татаал ингээл онгоотлаа үүлэн гэдэг чинь яг онгоотлаа бүх юм хэлчихэж байгаа байхгүй. Шеф Андре руу бүгдийг. Тэгсэн чинь шеф Андре хариу өгдөө. Маргааш өглөө би унтаас ирсэн чинь өглөө надад чатан дээр хариу ирээл. Окей, чи хүрээдээ би чамд локейшн бол чи энэ 2 хүнтэй уулзаарай гэл. Яг нөгөө шефтэй адилхан. Дахиад 2 хүний нэрлэл өгсөн. Тэгэл нөгөө газар нь очсон. Ваа. Юу вэ? Амар газар гэл. Тэгэл тэгсэн чинь чи нөгөө тийм гэсэн. За окей, дагаа яв гэл. Кич мич чинь ингэж дагаж явж байгаа л. Офисыг нөрөлд нь оруулаад суулгацсан. Нэггүй ирэл. Усуух уу, цай ах уу, кофе уу гэл. Усуу гэл. За 15 минут түлээж агаар гэж шүү. За гэл тэгин. За гэл бичсэн чинь. Пам гэсэн шеф Андре орд. Би зөв шууд үлдсэн шүү. What гэл. Тэгсэн чинь миний хамгийн хэлсэн үг нь хамгийн амар хэлсэн үг нь та энд юу хийж байгаа бэ? Та чи амар завгүй хүн биш юм уу гэсэн чинь манай шеф. Энэ миний ажлын газар. Би ажил дээр ирж гин гэдэг ч байгаа байхгүй. Амар гоё хариул. Тэгэл бит хоёрын яриа эхэлсэн. Тэгэл би таныг ч амар завгүй бүр ингээд дэлхийгээр аялал ингээл явж идэх хүн гэж бод. Би таныг өстой ярина гэж бодоагүй шүү дээ гэсэн чинь. Нөө эн чинь миний ажил, энэ миний хийх ёстой зүйл. Би чи шеф штэ. Бага өдөртөх ёстой. Тэгээд энэ чинь. Гэхдээ яг нэлээд удаа хугацааны дараа сонсон чинь баг надаас л ярьслага авсан юм бил. Интервью. Уг нь бол өөрөө нэг интервью авдаг юм бил. Тэгээд зорж надаас интервью авсан. Тэгээд би тэр 1 цаг гаруй юм ярьсан. Тэгээд надаас амар их юм ярьсан. Өөрийнх нь ярьсан зүйл нь болохоор өөрөө бас яг адилхан 15 наснда Японоос Франц руу явж исэн. Тэгээд яг ээжээсээ тодорхой хэмжээний мөнгө аваад ээж нь тэгэл чи энэ мөнгийг тухайн үед нэг 10 сая төгрөг юм уу? 15, 16 настай байхад нь 10 сая төгрөг өгөөл за чи Франц руу яв. Тогооч хий. Чадахгүй бол хурж ирээд миний үгээр амьдршуул гэж байна. Тэнгуут мань хүн за ээж гээд Франц руу явгот 17 жил буцаж ирээгүй байхгүй. Тэр мөнгө авч өгсөн мөнгөөр 17 жил амьдэрсэн гэсэн. Тэр хугацаанд зойронд амьдарч исэн. Тэгээд өдрийн 3 цаг унтдаг байсан. Тэгээд амар хэцүү ажил хийдэг байсан. Гэхдээ амьдралдаа нэг ч удаа Мишелийн 2 оттой газар ажиллаж үзээгүй. 17 жилийн турш Мишелийн 3 оттой 17 жил ажиллахдаа бүх супер гэсэн газар нь өөрийгөө харуулж чадсан тийм мундаг хүн байхгүй. Тэгээ өөрөөс гадаад байх тэр нөгөө нэг хүнд хэцүү бүх юмыг мэддэг учраас би бас нөгөө нэг ховдоос Улаанбаатарт ороод тэгэл Тайванд ирээл тэгэл буцаж Тайванд ирээл ингээд нэг юм нийгэм сурах гад нэг хүн болох гоо тоогооч болох гоо хичээж байгаа гэдгийг маань миний сториг өөрийнхөө сторитой ингэж хоорондоо ярилцаад тэгэл надаа цаас аваад нэг дүн бичээл надад харуулсан. Энэ цалин чамд болох уу?
Аим өндөр. Oh my god. Нөгөө нэг ажилгүй байсан хүн байгаа шүү дээ. Амьдралд зүрцэн байсан гэж бодчихсон хүн чинь цалин бүр аим өндөр цалин хараад юу вэ? Нууц шүлээд байсан. Ер нь бол зөнгөж эхэлж байгаа хүнд бол 3.5 сая л үүдээ. Надад 6 сая төгрөг байсан баг. Төгрөгөөрөө. Тийм. За. 6 сая. Нэмэлт юу н ороогүй. Нэмэлт цай одоо нөгөө бид нар чинь юм урт цагаар ажилладаг болохоор нэмэлт одоо нөгөө нэг нэмэлт цагийн цалин байсан урамшуул бүх юм ороогүй 6 сая. Тэгэл би шок. Тэгэл болж ийн үү гэж надаас юу яриад байгаа юм бэ? Энээс илүү юу хийх юм бэ? Болно штэ гэлсэн. Окей. Би чамд кичинг харуулъя. Чи хармаар байна уу гэлсэн. За гэл. Тэгэл орсон чи амар white мангар том. Яг одоо энэ кичин баг. Амар том кичин. Дотор 30 хүн ажиллаж байгаа байхгүй. 30 шеф. Ер нь бол 45 шеф байгаа юм л да. Гэхдээ сервис дотор нь бол 20 дүн байдаг. Тэгэл тэгсэн чинь шеф ингээл цаашаа хоолны хот хавгалдаг эсрэг рүү явбал намайг нэг юм болонд нь үлдээсэн. Яг энэ нэг захын энэ болонд нь зогс гэв. Би энд зогссон. Яг энэ дотор хүмүүс хоол игээд байгаа. Би нэг болонгаас хардаг. Тэгэл бүгд францаар ярьж байна. Бүх хоолны нэр нь Франц. Бүгд францаар хариулж байна. Шеф дугуурлаа араас нь ви шеф. Тэгэл юусэн араас нь мах 30 секунд, соус 30 секунд, тэр тэдэн секунд гарлаа, орлоо, явлаа, пам юусэн бүр амар төгс. Нэг ч дийл суулаар байхгүй. Тэгэл би ч юм бүр тэрийг харчаад ямар гоё газар вэ? Йоо, миний мөрөөдлийн газар байна гэл. Тэгэл 10 минут надад харуулсан. Буцаа өрөөлөг авч орсон. Тэгээ надаас амлалт авсан. За чи кичинг харсан. Yes. Окей. Би чамд хоёрхан л одоо хоёрхан зүйл чамаас би ам авъя гэсэн. За. Ажил дээр байгаа үедээ more than 100% зүгээр л ажиллах юм. Амарж байгаа өдрөө зүгээр л амар. Тэгэл болоо. Ажиллаж байгаа үедээ сэтгэлээсээ 100% илүү ажиллаа хий. Хоёрт амарж байгаа өдрөө ажиллаа бодохгүйгээр зүгээр л амар. Энэ нэгт нь. Хоёр дахь нь болохоор чи өнөөдөр ямар нэгэн зүйлийг мэдгүй эсвэл ямар нэгэн хариултаа олж чадаагүй бол чи өнөөдөртөө заавал хариулт олж авч иж ажлаас таарна. Одоо энийг яаж хийх ёстой байсан бол эсвэл маргааш хийж Монгол ингэж штэ Маргааш ирээд болчих. No. Энийг дэмждэггүй гэсэн. Энийний эсрэг байдаг дүрмтэй. Тэр нь болохоор биднийг шөнө болгоно 4-5 цаг хүртэл ажилладаг шалтгаан тэр. Өнөөдөр болвол өнөөдөр дуусгаж ээж маргаашийн ажлаа маргааштай л хийнэ. Маргааш бидэрт амар их ажил байхад өнөөдрийн ажлаа чирж авч очиход дуусчих жоох байхгүй. Тэр зам кичен бол бүр боломжгүй. Тийм болохоор өнөөдөр 24 цаг байдаг гэж шеф ярьдаг. We have a 24 hours. Тэр цагийг л дуусгана. How many hours you want to sleep? Хин ч хамаагүй. Зүгээр үр дүн чухал. 1 цаг байна уу 30 минут байна хамаагүй. Өнөөдрийн ажил л дуусгах хэрэгтэй. Ингээл 2 дүрмийг л бидэрт өгдөг гэсэн. Энэ 2 дүрмийг л явдаг. Тэгэл окей гэсэн. Тэгээ гарсан. Дахиад нэг асуудал үүссэн. Хүний нөөц нь орж ирсэн. Шеф энэ хүн чинь нөгөө нэг юу юм бэ штэ. Аялын визээр ороод ирсэн биз дээ. Яаж авч ажиллах юм бэ гэсэн чинь. Наа чи чиний ажил. Би аавал гэсэн мэл аав. Гэл гараа авцсан. Тэгэл нөгөө намайг офсроо авч ороод толгоогоо ингээл. Яах вэ? Чам яаж авч ажиллах? Чи аялын визтэй юм шүү. За би ямар ингэ судлаад үзээ чи өнөөдөр та хайрчих гэл. Тэгэл би хараад маргааш натаа олбогдсон чинь. Чи ер нь ямар нэг аргаар 50 их сурвалт төгсөн байх боломжтой юу гэлдэг. Эсвэл хэлний курс сурсан ч юм уу? Цаг маг нэг юм 120 цаг маг тийм юм байна уу гэж. Өө байгаа надад бүр тийм бүх юм аа гэл би нөгөө ихнээсээ түүхээ ярьж байгаа гэсэн чинь. Хүүе тэгвэл бүр 100% боломжтой штэ гэл. За гэл гэсэн чинь. Ингээ 100 оноо авах хэвээр. Одоо цалин нь болохоо сайн байх юм бол 30 оноо. 20 оноо, 10 оноо гэсэн. Дундаж цалин бол 20, муу цалин бол 10 оноо ч юм. Тэгмээд хэлний курс суусан юм байна. Бүтэн жил хэлний курс суусан юм байна. 10 оноо. 50-ны их сургуулийг төгссөн юм байна. 30 оноо. Ажил чамаг авч байгаа юм байна 10 оноо. Цалин чинь ингээ 20 оноо. Тэгээд нөгөө нэг олон улсын шалгалт тоогооч Франц WSET ийм гэж 100 авчлаа штэ чи. Чи надад файл явуулчих гэ. Тэгээ би мэйл аяга явуулаад тэгсэн чинь нөгөө нэг гадаадын харьяатын яам руу ажиллах гадаад үнийг ажиллуулах визний юм бүрдүүлж манай нөгөө хүний нөөц явуулж байгаа байхгүй. Тэгсэн чинь 3 оны дараа миний ажлыг үнэмлэх ирсэн. 3 жил ажиллах үнэмлэх плюс сунгалтайгаар. Гэтэ нэг риск нь маргааш шууд Монгол буцах. Яа тэгэхээр би нөгөө нэг аялын визээр ороод ирсэн учраас дотроо визээ сольжлохгүй. Заавал буцаж Монголын 50-ны элчин сайт дээр ирээд оршин суух, ажиллах гэдэг үнэмлэгт хамт харуулах хэрэгтэй болсон. Тэгсэн чинь мөнгө байхгүй.
Нөгөө оолын нэгдэрсэн шүү дээ. Тэгэл найз руугаа заалгаал. Яг наадамд өгсөн. 50-ны элчин сайд нэтгэс 5 өдөр л ажиллана. Тэгэл хасаа өдрөөс нь наадам гэл 10 доног байхгүй. Тэгэхээр би тэнцээ чинь бас 3 сарын визтэй байгаа шүү дээ. 2 сард нь явцсан. Тэгэхээр нөгөө хугацаа итгэх гээд байгаа учраас би үнэтэй ч байсан хамаагүй 7-8 сая төгрөгийн тикет байсан хамаагүй явах л хэвээр хугацаа хэрэгтэй учраас. Тэгэл найзаасаа зээсэн манай найз өгсөн. 50-ны элчин дээр ирээл дахиад визний материал өгсөн чинь. Чиний визний материал дутуу байна гэдэг. Тэгэл би чи палыг явж байгаа. Одоо бүр нөгөөний тэр боломжоо хатгацсан. Одоо Монголда бүр гацж байгаа мэн гэж бодлоо гэсэн. Үгүй яалч зүг багсаа та сайн хараад өчөхгүй жин гэлсэн чинь. За гэл 50-ныхаа элчин сайдын яг нөө элчин сайдд нь авч үзүүлсэн чинь нөгөө нь гарч ирээд надад баяр үргээд. Юу эн чинь тусгай хэрэгтэй тусгай ажлын үнэлгээ чи яаж ийм юм авсан чамд баяр үргээ чи шууд маргааш ирээ виза аваа яваараа гэл. Тэгэл бидний виз шууд 2 хоногийн дараа гараад би Монголд 4 хоног буцаж байгаа. Тэгэл тэндээ очиод яг энэ газар ажиллах эхлэн яг тэгж л эхэлж. Тэгэл орсон бүүм амар амьдрал. Мишелийн 2 болтой ресторан руу орчиж байгаа шүү дээ. Одоо ингээд анх удаа. Тэгэл амьдралын хамгийн nightmare гэсэн дээ. Анхаарлаа нааш түр хандуулаарай. Та өөрийн мөнгөө хөрөнгө оруулалт хийж хэрхэн яаж өсгөх талаар мэдэхгүй байвал яг одоо би танд найдвартай нэг бүтээгдэхүүнийг санал болгоё. Apex Capital үнэт цаасны компани InvestX гэдэг нэртэй зах зээл дээр хөрөнгө оруулалтын цоон шинэхэн бүтээгдэхүүнийг гаргаж байна. Та 100 мянган төгрөг болон түүнээс дээш мөнгөн дүнгээр олон улсын ETF нэртэй багц хувьцаа болон дотоодын бондуудад маш хэлбэр аргаар хөрөнгө оруулах, тогтмол дүнгээр хөрөнгө оруулах боломжийг энэ бүтээгдэхүүн та бүхэнд санал болгож байгаа. Тэгэхээр та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доор хуудасны дугаар болон вебсайтаар хандаад дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Амжилт хүсье. Тийм энэ рестораны нэр нь Raw гэдэг нэртэй юм байна. 2014 онд Андре гэдэг энэ шеф өөрөө үүсгэн байгуулсан. Тэгээд 24 онд бол энэ ресторан өөрөө хаацсан билээ шүү дээ. Одоо сургалтын академи ажиллаж байгаа гэж байна. За одоо яг тэр хар дарсан зүүдүүд эхэлсэн тэр түүхийг яриа. За ингээд мөрөөдлөөг нь биелүүлчлээ шүү дээ. Бас өстой Мишелийн 2 хоттой ресторанд орчлоо. Гэтэл нөхцөлөө бодит нөхцөл байдал юу байсан? Одоо энэ шефийн хэлсэн тэр нэг 2 нөхцөлийг сонсохоор амар энэ юу амар айхтар санал тавьсан юм л да тийм. Ер нь амрах үедээ сайхан амар гэж хэлж байгаа юм дээр чинь амрах хоёр дахь нөхцөл нь угаасаа чи амрахааргүй нөхцөл нь шүү дээ. Нөхцөл өгөөсгөж байгаа нөхцөлийг тавьчих ш. Тэгээ чи 4-5 хүртэл ажиллана гэхээр хэдэн цаг унтдаг байсан. Тэгээд одоо жинхэнэ тэр хар дарсан зүйлийг яриа. Бид чинь өдөрт нэг 3-4 цаг. Йоо яа. Тэгээд 7 хоногийн 6 өдөр. Нэг өдөр бүтэн амарна. Нэг өдөр бүтэн амарна. Заримдаа 2. Үлээлээрээ өөр. Ерхийдөө бол нэг 3 сар гэж бодох. Нэг сар эхний 3 сарын эхний сарын 20 хоног л нэг жоохон тайван явдаг гэсэн. Тэгэл хойшоо бол ритм өндөрсөждөг байхгүй. Ачаал бид нөгөө дараагийн сесний меню гэдэл ингээл бэлтээлээ бүр ажил дуустдаг гэсэн. Анх орчоод бол нэг эхний 7 хоног бол гоё байсан. Оо ямар гоё зохион байгуулалтаа яад юм ингээл надад ч ингээд гоё easy task өгчөж байгаа байхгүй. Ямар хамархан юмнууд нь хийлүүлээл дасгаж байгаа шүү дээ. Кичний доторх ауранд нь дасгаж байгаа л. Тэгэл за одоо энэ чиний хийх ёстой ажил очоо. Энийг чи хариуцч шүү гэл пан гэл өгч байгаа. Тэгэл нөгөөдг нь авсан чи бүр дуусахгүй гамч нөгөө хийдэг ажил бүр. Би хийгээлээд бүр үнэхээр дуусахгүй. Айгүй олон цагаар ажиллана. Тэгээд ингээд бүр ингээд сэтгэл зүй болоод бүр ингээд хүчтгэл байсан. Яаж ийм их ажил би нэг өдөрт амжуулах юм бэ? Тэгээд босны амжуулаад амжуулахаас өөр аргагүй. Тэгээд үндэл бид нар хоол мал иддэг байхгүй. Хоол моолыг ч мал нэг минут идвэл идэнэ. Итгэхгүй бол нэг халбатаал нэг газар хураагаал нэг ажил амжуулж байгаа л 0 орчол усухтаа нэг халбахчаал явдаг ч юм уу. Яг л тийм нөхцөлтэй шүний тэгэл 3 4 хүртэл заримдаа 5 хүртэл ажиллана. Өглөө 7 цагт ажилдаа бэлэн байх хэвээр. Тэгэл нэг цаг унтаал буцаа ажилдаг ч юм уу. Ажил дээр юм шок идэртэй. Тэгэл ерөнхийдөө бол тий чин бэлтгэл ажил. Би чинь нээсээ шууд хамгийн анх бэлтгэл ажил руу орж байгаа. Бэлтгэгч рүү гэсэн. Үндсэн service team хоол хийдэг хэсгийн артлынх нь бэлтгэлийн хийдэг баг гэж байдаг. Энд багт байдаг хүмүүсээс жилд нэг л хүнийг сонгон шалруулалтаа энэ баг руу оруулдаг. Бас. Тэгээ би чинь энэ л орж байгаа. Тэгэхэд энэ хүмүүс чинь цогцоо зайгүй хоол гаргаж байгаа. Цогцоо зайгүй соус зөндөө юм хийж байгаа. Бид нар энэ чинь сток байж бол бүх юм бэлдэж өгдөг. Хамгийн олон цагаар нэг хэм хэрчдэг. Ингээд нэг юм хямсаагаар нэг юм зулгаагаал эсвэл нэг юм ирчээл зулгаагаал ингээд байж болох бүх юмыг хийдэг гэсэн.
0.5 мм-ээр чинжүү хийчих хэвээр 0.3 мм-ээр фенал гэдэг юм хийчих хэвээр гэдэг ч юм уу. Бүх юм нь миллиметртэй. Яг л миллиметрээр нь хийчихнэ. Миллиметрээр хийчихгүй л бол хаягдана. Шаардлага хангахгүй гээл дуусаа. Тэгэхээр алдаа гарах хэрэггүй гэсэн. Одоо сквид байх юм бол хөлдөөж гаргаж ирэл гисгэлэн байхад 0.1 мм урттай тийм юмтай гээл яг тэрнийхэн даав их хэвээр ч юм. Тэгэл бүтэн жил өөрийнхөө таскийг хэр сайн биелүүлж байгааг нь дүгнэнэ. Эхний үйлрэл хэр сайн байсан. Даалгавраа хэр сайн биелүүлсэн. Хоёр дахь үйлрэлтэй надад шууд тунаа өгч байгаа. Амар том тунааг өгвөл тунаа байнга цэвэрлж янзлаж рол болгож тэр хүмүүст бэлдэж өгөх ёстой гэж юм. Энэ хүмүүстэй. Тэгэл 3 дахь үйлрэл 4 дахь үйлрэл нь яах вэ гэл. Тэгэл тэр үйлрэл болгоноор нэг ажил өгөхгүй 7-8 үнэ. Одоо монголоор бол Монголд нэг 8 тогоочийн ажлыг нэг хүнд өгдөг гэсэн үг байхгүй. Бүр масар их ажил өгдөг гэсэн. Тэр их хэмжээгээр хүнээс хурд гарах боломжтой байдаг юм гэдэг би амьдралдаа энэ газар ороод харсан. Хүн гэдэг чинь ямар их бүтээмж хийх боломжтой юм. Ямар хэмиг амжуулж болтын яг үнэндээ бидний цагийг амар буруу ашиглаад идэм билээ гэдэг юмыг л одоо энэ газар ухааруулж байгаа. Юу ч чадахгүй байх нь хин ч хамаагүй гэдэг дүрмтэй бас. Чи эхний 1 сар сурна. 2 дахь сар мастер, 3 дахь сар дээр супер мастер болчихно. Нэг юм төгс хийж авч байна. Нэг юм арган болж байгаа байхгүй. Тэгэж тоож идэг хүн чинь ерөнхийдөө бол шеф гэдэг ба шүү дээ. Эсвэл ер нь бол биднийг бол кук гэсэн үг. Кук хоол хийдэг кук. Шеф гэдэг чинь мундаг хүн гэсэн үг. Тэгмээд бид нар чинь ингээд чи энийг чадахгүй байна гэж чадахгүй гэсэн үг биш. Энийг яаж хийх вэ? Яаж болох вэ? Яаж төгс болох вэ гэдэг чинь тухайн хүний хийж байгаа одоо арга барил чамаас гарч байгаа уур ухаан чадвар тэнд л байна. Шууд нэг юмыг төгс хийдэг хүн гэж байхгүй. Монгол болохоор жоохон тийм буруу ойлголт байдаг юм шиг анзаарчихсан. Чи тоогооч болохоор шууд гой хоол нь шүү дээ. Нөө нилийн working хийж, нилийн ажиллаж ээж аргыг нь олж ээж тэр хоолыг яаж гой гарах уу гэдэг хугацаа орж ээж тэр product бүтээгдэхүүн гой болж байгаа гэсэн. Тэрийг л бидэрт илүү зааж өгдөг гэх юм уу. Тэгээд яг 1 жил болоод би шефтэй хэлсэн. Шеф би одоо ингээ сервис тим рүү орж болох уу? Би ормоор байна гэсэн чинь. Чи юу? Нэр яриад байгаа юм. Тийм. Шеф үгүй гэсэн. За гэл. Тэгэл тэгсэн чинь нэг хүнийг сонгоо оруулчихж байгаа байхгүй. Тэгэл за дараа жилээр орох юм байна да гэл тэгсэн чинь нөгөө нь буцааснаа. За зөвхөн чамайг авах оруулаа. Нөгөө нь канселтаад буцаа намайг авах оруулаа. Тэгээ би чи өөрөө шок нөр. Дан 50 хүмүүс. Тэгээд хятад хэл амар сайн байх хэвээр. Англи амар сайн байх. Тэгээд франц хэлтэй байх хэвээр. Тэгээд би франц хэл байхгүй. Гэхдээ хятад хэлтэй. Хятад англитэй. Тэгсэн чинь намайг авч байгаа байхгүй. Чи ямарс нэг л угаасаа сонсоод ойлгоно гэл авч байгаа байхгүй. Тэгэл орсон. Манай багч амар мундаг хүмүүс байгаа. Бүгд намайг шууд ингээл yelling хийж эхэлж байгаа юм шиг. Тэгэл нөгөө шуулыг хийж шít. Кофе захиалангуудаа ингээл 5 өмнөний баг байгаа шүү дээ. Кофе захиалангуудаа намайг харжснаа 4 кофе л авчихгүй даа гэд. Би тэгэл юу ч хэлэхгүй байгаа шүү дээ. Дотор ингээл шүү дээ. Ингээл. Тэгвэл гол нэг нь жижигхэн алдаа гаргахад амар жижиг алдаа байхгүй. Яг юм хэлэхгүй. Чи наатаа инг тэгэрээ за. Намайг алдаа гаргаагүй байхад алхахад намайг алхаа явж байхад нэг тавчиг ингээд нэг одоо юу гин дугуйг чирээд юм уу те тавчтай хүлээж жоохоо чирхэд л намайг бүр ингээд амар дэрлэгдсэн байхгүй. Чи алхаж чаддгүй юм уу? Чи энэ ямар кичэн даа гэж боддог. Чи хаана нөө мэдчихэв үү? Чи энэ газрыг мэдчихэв үү гэдэг ч юм. Тэгэл жижигхэн дээр ч юм бол ингээл тэгэл бид чи уг нь ингээ багаараа хамт хоол идэх хэрэгтэй байхгүй. Бүх багийн ажил дуусвал хоол иддэг. Би ганцаар очиж идэж болохгүй. Манай багийн үний ажил дуусах хоол би очиж туслана. Тэгжиж би аавал идэнэ. Гэхдээ би бас аавал хийдэг заримдаа staff meal бас энэ бид нар чи staff meal 7 нийт нэг хүн 7 нэг удаа идэх байхгүй. 60 үний өөрсдийнхөө хоолыг хийж гэнэ гэсэн. 60 үний хоол ажилтныхаа хоолыг. 60 үний хоол хийх хэрэгтэй. Тэр их ажлыг хажуугаар ч хийх хэрэгтэй. No excuse. Өөр аргал 2-3 оны бэлдэж хамаагүй хийх хэрэгтэй. Тэгэл би хийчихнэ. Идэхгүй. Буцаж ирээл багийнхандаа туслаад чи дуусаагүй нь аль би чи ингэж. Яг бид нар хоол идэх 30 минут идэх байхгүй. Тэр 30 минутаас хоол идээгүй л тэр хоол шууд бай. Байхгүй. Шууд хураагддаг байхгүй. Тэгэл хоол гүйлнэ гэсэн. Тэгэл би чинь туслаал тэнгуут л за чи наатаа хийчих гэ нөгөөдний хоол ичдэг ч юм. Намайг бол ингээл ер нь л аль болох яаж болох вэ? Ер нь л нөгөөний энэ кичэн гэдэг хатуужил суудаг чих хатуу тий сайн юм ингээд сонсдог ямар ч нөхцөлд чи уурлахгүй уцаарлахгүй байх
тийм байж чи энэ кичэнд амьд үлдэн гэдгийг л намайг шалгаад байгаа байхгүй. Би бол тухайн үед мэдэхгүй шүү дээ. Энэ надад хийж яана л гэж бодсон. Тийм дээрлэж чинь намайг ингэж л гэж би бодож байгаа. Тэгсэн чи яг үнэндээ зүгээр ингээд тушаал хараал гэдгсэн. Тэгэл амар хүнд хэцүү байж байгаа л тэгээ би угаасаа тэгэл төвчөндөө давандаа болгондоо гэл энэ өдөр болго өөртөө хэлдэгс. Тэгэл амар хэцүү 6 өдөр өнгөрүүлчихэд би нэг өдрийн заавал гадуур гарч өөрийнхөө ингээд рефреш хийдэгсэн байхгүй. Майнда цэвэрлэдэгсэн. Гүүгээл гүүж ирэнгуудаа басаа ороод басаа оронгуудаа алуун сав маавн суугаал тэгэж н өөрийнхөө биеийг ингэж recover хийж нөгөө нэг юм ядарч өөрийнхөө биеийг амар ядарч ингэж унтдаг байсан гэсэн. Тэгэхгүй болох нөгөө юм ажил нь ингээд бодогдох гээд стресстэй гэдэг учраас 7 хоногт нэг удаа тэгээд тахаар арай гайгүй юм. Тэгэж нэг 7 хоногт нэг 7-ны 6 өдөр нь бол хаард нэг өдөр нь өөрийгөө сайхан тарих толгоогоо ямар нэг аргаар шат даун хийн 6 хоног дахиад фреш явна гэсэн. Даблдаж хүлээж авах юм бол ментали дээд боо асуудал. Шууд нүү үндэ уурлж эхлэн гэсэн үг байхгүй. Энэ нэр намайг яага ингэж идэв гэж боддог болно гэсэн. Тэгээ тийм боддог бодлыг авахгүй тулд за энэ хүн тэгж байгаа да. Би болохгүй болохоор хэлж байгаа да. Би л хичээхгүй болохгүй мэн. Намайг л сайжруулах гэж хичээж байгаа гэдэг. Айл болгол тэр үнцгэл хандаал байсан гэсэн. Тэгэл тэр манаас даваад л болоод сүултээ тэгэл надад нэг жоохон тал цастдаг болоод тэгээ манай шеф нилээн л хараадсэн. Тэгэл намайг нэг тэсэрчүүд хэлж утсан юм шиг. Тэгээ нэг өдөр яг сервис эхлэхээс өмнө нэг 5-10 минутын өмнө намайг дууцснаа. Өсөхөө нэрээ монголчин нэг онцлох нэг гоё гайхацч юу гэдэг вэ хэлчих гайхаж юм чинь. Юу гэдэг юу асуугаа явж байгаа гэж бодож байгаа шүү. Тэгээ монголчин тийм мэд юм мэд гэлсэн чинь намайг монголын талаар яриулахад би тайвширч байгаа. Тэгээ намайг тайман болгоо сервис руу оруулчихж байгаа. Тэгсэн чинь миний фокус бүх юм төвлөрөл амар өндөр хэмжээнд тухайн өдрийн сервис дээр амар мундаг байгаа л гэдэг юм. Тэгэхээр тэр шефийн арга барилд хүнийг яаж ажилуулах уу? Тухайн хүн дээр яаж тоглолт хийх үү? Сэтгэл зүйг нь яаж өдөртгөө хүртэл тийм амар философик амар мэдрэмжтэй мундаг байгаа. Тэгж намайг ерөнхийдөө намайг ажиллаж байгаа хугацаанд миний сэтгэл зүйг ингэж амар ингэж контролддог гэсэн үг. Би гэхээс илүүтэй манай шеф, манай багийн сүү шеф хоёр яаж энэ залуугаас юм гарах уу? Яаж шүүсийн шахах уу? Энэ залууд юу гэж хэлвэл даах юм бэ? Юу гэж хэлвэл даахгүй юм бэ? Юу хэлвэл тайвшраад илүү тухтаа болохоор фокус төвлөрөөд сайн юм хийх юм гэдэг юм. Тэр талаас нь ингэж намайг амар анзаарч хардаг байсан гэсэн. Тийм зүйлүүдийг л одоо энэ газар айгүйх анзаарч сурсан хүн. Би бол одоо ер нь бол 6 сар байтгаа 6 хоногч төвчихгүй хаяад үзэлцээд гараад ирэх юм. Тэгээ юуны төлөө одоо тэгж их 6 хоногийн depression тэгээд хэдэн жил ажиллалаа? 3 одоо 2 жил 8 бараг л 3 жил юм да. 3 жил төвчээд ер нь бол ресторан хаагдал ирсэн юм шүү дээ. Тийм. Ресторан хаагдаг бол одоо ч та тэнд байж ахсан шүү дээ. Тэгэхээр юуны төлөө энэ бүхний төвчээд л тэгээд л ингээ робот чиг ингээ яваадсан бахав. Яг л миний нөгөө мөрөөдөл яг л тэр нөгөө Мишелийн 2 хотоор ресторан дотор хин нэг нь л болохыг хүсчихсэн. Анх нөгөө ховтод байхдаа л тийм бодолтойсэн. Номер 1 болно гэдэг чинь нэг позишн дээр сурцсан мэдлэгтэй чадвартай хүн болох. Тэгээд тэр газар ч гэсэндээ хин нэг нь биш. Тэр газар юм сураагүй биш. Тэр газартаа нэг юм сушеф ч юм уу, шефтэй кузин ч юм уу амар гоё албан тушаалд хүрх хэмжээний хичээх ёстой гэдэг. Тэр чинь нэг амар мундаг шефүүд байгаа байхгүй. Тэднийг харахад үнэхээр биш юм байна. Амар мундаг юм бэ. Яг л хэдэн шиг болох ёстой гэдэг. Би энэ л миний мөрөөдлийн хажууд ингээл ирсэн байна. Би одоо хичээгээл унтаал өглөө босол хичээгээл унтаал өглөө босоход л би цаг хугацааны аясаар угаасаа энэ хүмүүстэй зэрэгцэн. Тэгэхээр би яг энэ хэмжээнд хичээх ёстой гэл. Тэгэл гүрийгээд байдаг. Тэгээ сүүлдээ ерөнхийдөө нилээн даалгавраа сайн биелүүлдэг болоод ажил дээр ч гэсэн ерөнхийдөө тавгүй болоо. Тэгээ сервис дээр 2 жилдээ ажиллаж мажлал. Шеф ч гэсэн ерөнхийдөө надад амар дуртай сайн байгаа л. Тэгээд яг хаагдхаас өмнө 8 сард шеф өөрөө гинт зарлж байгаа байхгүй. Бид нар ч гэсэн хэлээгүй. Ресторан хаалаа гэдэг. Бид нар чинь бүр ингээд line гэдэг аппликейшнийг мэдчихэж байгаа байхгүй. Гинт notification ирээл рот хайпэ хаагдчих шít. Шеф Андре retirement хийчлээ гэлж бид бүү шок. Маргааш нь ажил дээр яг амралтын өдөр байхгүй. Бид нар амарч байгаа нэг өдөр. Маргааш нь ажил дээр очиж бөө юм болж байгаа юм чинь. Бүгд ажлаас хаалгах уу яах уу ийх үү гэл. Тэгээл шеф бидэрт бүгдэнд нь офер өгсөн. Чи явж болно. Эсвэл үлдэх юм бол би чам 4 офер өгнө. Ийм. Бидэрт нэг шинэ прожект байгаа. Тэр прожект руу явж болно гэдэг ч юм. Тэгээл бидэрт энэ боломжуудыг өгөөл тэгээл би ч гэсэн нэлээд нухацтай бодоод тэгээл за ямар зэндээ баг 2 жил гаруй ажилласан
3 жил болох ч байгаа. Тэгээ 12 сарын 31-нд хаана. Тэгээ нэгэнт л одоо ингээд туулах юмаа туулаад үзсэн. Одоо энэ зүйлмаа л давтагдана гэсэн үг. Илүү гэхээс илүү давтагнаа л гэсэн үг. Тэгэхээр одоо энэ хангалттай олон жил явц юм чи одоо Монголдо очиод одоо яг би дааж юм хийж үзье. Би дааж хариуцлага үүрье. Одоо би чинь бас хэдэн настай байлаа гэж бодож эхэлсэн байхгүй. Хүний доор байхаас илүүтэй одоо сурцсан юмаа өөрөө бие даагаад буюу 30-аас 40 нас хүртлээр алдъя. Риск үүрье. Тэгжиж би одоо яг өөрийнхөө дараагийн түвшнийг сүхээгүй бий болох юм байна. Хүний заасан юмыг хариуцлагатай сайн хийгээд байвал би хийгээд байх юм байна гэдгээ ойлгоцсон гэсэн. Шеф болоо биднэрт ийсо тэрийг л бас заадаг байхгүй. Шефийн галтгоогаа хаасан шалтгаан нь яг тэр байхгүй. Бид нар хийх юм хийцэн. Дахиад яагаад заавал давтах хэвтэй юм. Яагаад хийцэн юмаа өргөжлүүлээ хийгээд байх хэвтэй. Гэ хаачиж байгаа. Тэгээд дараагийн прожект эхлүүлсэн гэсэн. Биднэрт бас заадаг юм нь юу вэ гэхээр бид нэр одоо би ингээ шефээс нэлийн юмнуудыг сураа явцсан. Тэгвэл би энэ амьдралаараа дахиад өргөжлүүлээд хэлсэн юмыг би хийгээд явах уу, хариуцлага өрөөд явах уу гэдэг хоёр сонголт. Тэнгууд би чинь угаасаа Монгол сүртэй Монголд амьдрах зорилготой юм чинь нэг л 30 хүрсэн л байгаа. Тэгэхээр дахиад нэг 8 жил би Монголдо 40 нас хүртлээ амар сайн хичээгээд риск үрээд яг шефийн өөрөө үүссэн рискийг би ч гэсэн өөрөө үрээд ингээд яваад үзвэл надаас ямар нэг юм гарах байх гэдэг бодолтойгоор би шефтэй ярилцж шийдэлт үрээд тэгээ би Монголд ирсэн. Тэгээ шеф ч гэсэн бас надад тэм зөвлөгөө өгсөн баг. Ерөнхийдөө чи одоо риск хүлээ. Одоо чи өөрт байгаа зүйлээ гарга. Тэгээд хүн ингээд хүнд нөхцөлд хүн тулах тусмаа өөрийнхөө шинэ хувилбарыг гаргаж ирдэг. Алдаа гарах тусмаа алдаанаасаа зөндөө юм суралцдаг учраас чи одоо ерөнхийдөө яг тэр чиглэл рүү явбал илүү зүгээр хаа. Тэгээд нэг л чи гадаад хүн юм чинь одоо дахиад үргэлжлүүлээ Сингапур руу яваад яах юм гэдэг чинь. Би манай шеф чинь хамгийн гоё юм нь гоё мэдээ сайн уржигдэр би бас шефээс болж бас өөлээд манай шефийн доор байдаг шеф Бен гэдэг хүн байдаг байхгүй. Одоо яг энийг авч явдаг хүн гэсэн. Яг шеф Андрегийн үгээр 10 жил хоолыг хийсэн хүн. Тэгж өөргөө хөгжүүлсэн. Айгуу залуухан. Тэгээд бид нэр Raffles хотелд одоо ресторан нийц ажиллаж байгаа. Манай багийнхан, манай шеф бас сая 2 хоногийн өмнө Мишелийн Сингапурт 2026 оны авард шалруулад тэгсэн чинь манай шеф Бен дөнгөж ресторан 3 сард энэ оны 3 сард нээгээд сая ингээд 7 сарын 8 сарын 5-нд Мишелийн 2-од авчиж байгаа байхгүй. Opening year. Тэгээд дебют нь 2 star. 1 star биш. Шууд 2 star. Тэгээд тэр хүнтэй би хамт ажиллаж исэн. Нөө зовлон жаргал тэр хүнтэй ямар ойр байлаа. Шеф Андрегээс тэр хүн амар хэм сурцсан. Тэгээд тэр хүн өөрөө одоо хариуцлага үүрээд би даагаад энэ Сингапурт рестораныг өөрийг даалгавраа өөрөө хариуцлага үүрээ явуулсан чинь 4 сарынх нь хичээл зүтгэл нь Мишелийн 2-од өгчөж байгаа байхгүй. Тэгтээ яг арталт нь бол 10 жилийн хугацаа байгаа. 10 жилийн experience 10 жилийн experience-ээрээ багаараа 4 сар hard working хийсэн чинь Мишелийн 2-од авах хэмжээний үнэлэмж ирж байгаа байхгүй. Тэгээ өөрөө ч гэсэндээ үүлээд тэгээ би бас юунаас нь харж үүлээд сошиалаар харж үүлээд ёо бид нар бас амар хичээдэг байхгүй. Аим hard working хийдэг. Everyday hard working хийдэг. Шеф яг тэр award-ыг авахтаас хэлж байгаа. Бид нар энэ бүх зүйлийн төлөө hard working, everyday hard working гэдэг ингээд үлж байгаа байхгүй. Тэгмээд тэр зүйл нь ч гэсэн ингээд биднийг дэгдэж ингээд цаанаас ингээд шар усын бас гэж шүү дээ. Зовлонгоо ойлгож. Бие махбоднаас одоо яг тийм болоо хувирчдаг. Айгуу сонио. Яг юм галтгооны бие махбод гэдэг тустай байдаг. Тийм болоо хувирчдаг. Сүнслэг байдал гэдэг. Одоо нэгэн туйлаа ингээ Мишелийн гэдэг яриад байгаа юм чи мэдхгүй хүмүүс байж магадгүй шүү дээ. Тэгэхээр ер нь Монголд бол одоо Мишелийн гайд ч байхгүй шүү дээ. Тэгээд олон улсад ер нь яг ингээд хамгийн ресторануудын топ нь одоо яг Мишелийн хэд байдгийг ер нь энэ ойлголт нь яг ямар стандарт тухайн рестораны ямар стандарт зэрэглэлийг нь тодорхойлоод байгаа. Тэгэд Монгол одоо танаас салбарынхнаас яг ийм топ ресторанд ажиллаж байгаа олон улсад ажиллаж байгаа монгол хүмүүс ер нь хэр их вэ? Тэр тал дээр баталгаатай яг сайн хэлж бас эхлээд мэдэхгүй л байна. Гэхдээ Мишелийн центр бол ерөөхдөө төв центр бол Монголд ирж ижил Мишелийн гаад өгнө. Алсын зайнаас бол өгөхгүй. Заавал тухайн улсад нь очдог гэсэн. Мишелийн төв центр.
Тэгж тэгэхээр Монголд бол төв центр нэрх болоогүй ч нэлээд олон жилдээ бол байхгүй. Эрхийн тулд яах вэ? Эрхийн тулд яах хэрэгтэй вэ? Бид нар хөгжих хэрэгтэй гэсэн. Аа. Бид нар сонирхолтой байх. Гэхдээ сонирхолтой гэдэг нь шефүү сонирхолтой байх биш. Медиа. Одоо ингэ анзаарах юм бол Азийн шилдэг бар, Азийн шилдэг fine dining ресторанууд яадаг вэ гэхээр арталтай медиа багтаа байдаг. Контент. Тэрний яадаг вэ гэхээр үйлчлүүлж байгаа заал маалаа харуулдаггүй. Background kitchen. Бид нар энэ үйлрэл ийм хоол, ийм сийсэн, ийм юм хийж байгаа гэдэг юмыг байнгын медиагаар харуулж идэг. Тэрийг болохоор нөх хоол шүүмжилдэг, хоолны сэтгүүл одоо тий олон талын хүмүүс тэр медианаас мэдээлэл аваад тэр газар очдог гэсэн. Очоод ангууд тэр газар хандлт авч эхэлнэ. Хандлт аваад эхлэнгууд дараа нөгөө нэм одоо сонгон шалруулалт байдаг хгүй. За сонгон шалруулалтанд оролцдог гэд мундаг одоо хоолын инфлюенсер хүмүүс байгаа. Instagram, сэтгүүл бүгд талаасаа тэд нэр ингээд топ хүмүүст нь азар нэг шинэ ресторан нэгдсэн чинь тэн дээр очиод одоо пост хийдэг ч юм уу те энэ газар ингэсэн чинь ийм байлиг ревю бичдэг ч юм уу тэгвэл дараагийн үн очдог ч юм уу тэгээ тэр хүмүүс очно гэдэг чинь өөрсдөө чинь санал өгөх магадлал ихснэ л гэсэн. Би минь хоол амар хийгээд би медиа байхгүй эсвэл бол олны тэр нөгөө нэг инфлюенсер ч юм уу те яг хоол инфлюенс хийдэг магазин байдаг сэтгүүл байдаг эсвэл мэргэжлийн тэр хүрэх ёстой хүмүүстэй би хүрч чадахгүй байвал би минь хоол хийгээд нэмэр байхгүй л гэсэн. Тэгэхээр тэр танил тал заавал ойрхон байх хэвээр тэднэрт юмаа хийх харуулж авах хэвээр медиагаар заавал харуулж авах хэвээр тэгжиж тэрнээс нь одоо шалтгаалаад Мишелийн төв очих уу очихгүй юу энд юу болоод байгаа вэ гэдэг юм мессеж харна. Тэгээд тэндээс нь ямар сонирхолтой юм. Монгол тийм fine dining хорхогтой газар нэгдсэн гэдэг юм. Хонконгоос хүмүүс ингэ зорж очиод байна шүү дээ. Японоос зорж очиод энэ юу болоод байна гэдэг зүйл дээр одоо төвлөрчл хүмүүс нааша хандлтаа өгчөж Мишелийн төв ирүүл юм. Азийн шилдэг тавьд багтахад бол заавал төв центр хэрэггүй зүгээр хандлтыг аваад тахад бол болно. Тэгэхээр биднэрт юу хэрэгтэй вэ гэхээр нөгөө долларын сайтантайгаа уулздаг, тэр бомтонд уулздаг гэдэг шиг бидний хоолны салбар дотроо зөвхөн тоогоочд нартайгаа ч юм уу эсвэл гэр бүлийнхэнтэй харилцаатай байх ёсгүй гэсэн. Илүү том харилцаатай байх ёстой гэсэн. Бүр илүү одоо юм Азийн топ гэсэн хүмүүстэй очиж уулздаг байх ёстой. Заавал өөрийгөө хөгжүүлдэг байх ёстой гэсэн. Одоо шеф гэж Монголд шеф байгаа л болвол тэр шеф өөрийгөө хөгжүүлэх ёстой гэдэг нь хоол хийх гэхээс илүүтэйгээр тэр нөгөө гадны мундаг Instagram хоол инфлюенс хийдэг, репорт бичдэг, пост бичдэг, ревю хийдэг тэр хүмүүстэй уулздаг байх ёстой гэсэн. Тэр хүмүүстэй таарахын тулд тэр аль ресторан дээр очиж очтно. Тэгээд ингээд танилцаж үзнэ. Би Монголд юм хийж байгаа, ингэж байгаа. Тэгж тэр нөгөө нэг Мишелийн клауд байгаа хүмүүс дунд өөрөө орох ёстой. Тэгжээж тэнд дундаас л бид нэр онцлогдож харагдах ямар нэгэн зүйлийг медиагаар хийх ёстой. Тэр нь онцлог Монгол онцлог байх ёстой. Гадны юм копирлж одоо копидж болохгүй гэсэн. Тэгэхээр энэ тал дээр нь бол миний хувьд бол нэг тодорхой хэмжээний ботсон төлөвлөсөн нэг урт нэг 4-5 жилийн бас нэг план бол байгаа. Дараагийн зорилго мөрөөдөл. Одоо тэгэхээр ийм байна. Өөрийн хувьд нөгөө түүх өгүүлэх, өөрийнхөө талаар түүх өгүүлэх бол бас дараагийн төвшөнд гарсан. Үнэхээр яриаг чинь сонсоход амар гоё. Ингээл нөгөө түүхээс түүхийн хооронд явж байгаа учраас ингээл амар гоё. Шимтэд сонсож байна л да. Тэгээд өмнө нэг хэлжсэн нэг Японд. Сая яриандаа ш дурдлаа. Японд нэг ингээ миний бас нэг шеф баг амьдарч байхад. Японд яг саяны энэ цаг хугацааны аль цаг үед нь амьдраад таарч 3 дахь курст дадлага их. Тэгээд нөгөө Японд 3 дахь курстай дадлага хийж байхдаа нэг бүр Японы Хоккайдод одоо манайхаар бол аймаг ч юм уу сум ч юм уу нэлийн тийм зэлгүүд газар нэг шефийн дор ажиллаж исэн гэсэн. Тэр түүхийг угаалцаа. Тэр үнээс юу сурав? Тэр үеийн алдсан онсон зүйлүүд юу байна? Тэр үеийн хүүхэд байх уу? Эсвэл нэг өсвөр наснаас нэг юм том шилжилтийн нэг үе байдаг шүү дээ. Нэг бие даах гэх юм уу? Нэг бие даах, ухаан орох зүйлийг яг тэр Япон шеф ядах үед надаа яг өгсөн, ойлгуулсан гэсэн. Би ч Тайванд байж байгаад шалгалт өгч тэнцээд Японд 1 жил дадлага ирэх аваад тэгээ 6 50 оюутантай би 7 дахь хүн нь болоод анх 50-аас Японд ирж ирсэн. Хоккайдод бид бүгдээр хуваарлагдаад гэсэн. Тэр нь болохоор одоо монголоор бол яг зүгээр л хөвсгөл аймаг гэсэн. Зүгээр далайг хажуугаар тойрсон баахан хотелуудын стаффуудын амьдардаг нэг юм дормиторид тэгээл болоо. Өөр юу ч байхгүй. Тэгээл ой модал гэсэн.
дэлгүүр мэлгүүр гэх юм бол зөв нэг ойрхон CU шиг дэлгүүр байна. Тэгээд болоо. Одоо ном байхгүй л гэсэн үг. Одоо манайхаар имартч байдгүй газар. Тэгэхэд эхний өдрөөс ахуулаад манай шефтэй зөв body language гэсэн байхгүй. Би юу ихэ мэдэхгүй. Манай хүү японоор яриа л гэдэг би ойлгохгүй. Тэгэл хутга энийг ингэж хийж гэж нэг харуулна. Би хичээж дуусаад гараа өргөн. Дараагийн хийх юм харуулна. Яг иймэрхүү байдлаар баг 3 сар ажиллаж байгаа байхгүй. Тэг уг нь бол оюутан дадлага оюутан учраас би 8 цаг л ажиллах хэрэгтэй юм. Тэгээ би 8 цаг ажиллахгүй 12 цаг ажиллаад 11 цаг ажиллаад илүү цаг аваад намайг дамээ болохгүй гэл. Тэгвэл би өглөө иртэрэл бүр оройтож буугаал хүмүүс тусч маслаад ингэ гутал намайг өсөх хүчрэхгүй болохоор тэгэл хайчиж байгаа юм. Гэхдээ манай шеф яасан бэхээр 3 сарын турш ажиллах өдөр болгондоо зогсохгүй японоор ярьсан байхгүй. Надтай. Японоор яриа л байсан. Би бүр ойлгохгүй ч надтай яриа л гэсэн. Хамгийн гол зогсохгүй байхгүй. Бүх цаг үед л яриа л байдаг. Яг тэгсэн чи 3 сарын дараа ойлгож эхэлж байна. Яа тэг нөгөө ярьдаг юм нь өдөр тутамд адилхан байхгүй. Кичен доторх юм л яриад байгаа шүү дээ. Чи наата аваарай, банана аваарай, наана хийгэрэй гэдэг юм чи нөгөө өдөр тутамд хийдэм чи адилхан учраас өдөр тутам сонсоод тахаа сүултээ 3 сарын дараа чинь чих пүк гэл ойлгоод эхэлж байгаа юм чинь. Тэгж байгаа юм ингэж байгаа юм гэл. Тэгэл 4 дахь сар дээр хийсэн чи бүр бүх юм ойлгодог болцсон. Бараг ярих гад ингээд ярих гад байгаа байхгүй. Тэг өөрхөө ярих гад. Тэгтээ ингээд гарахгүй байгаа даа. Ахаа гэл ингээд. Тэгсэн чи 6 сар болсон чи сүултээ битээ чинь 6 сар болсон чи хамт пив уугаал. Хамт гол орж тэг чи нөө далаа малаа дээр нуур муурн дээр суудсан. Заагас магас аваад. Тэг битээ чинь бүсүүдээ бүр ингээд аав хөөш болж ирээл. Тэгээ намайг чинь дэлгүүр авч явдаг ч юм уу. Гэтэ нөгөө надаа гой сайхан хандж байгаа нь миний нөгөө ажилдаа гардаг ус хандлагаас болдог гэсэн. Тэгээд кичен дотор байхдаа намайг яадаг гэсэн мэхээр намайг амар сайн чиглүүлдэг гэсэн. Нэг ажлыг зөв хийнгууд дараагийн ажлыг нүгдэг. Дахиад би зөв хичээнгууд дараагийн ажлыг нүгдэг. Тэгэл намайг айл болох яаж хөгжүүлэх, яаж зөв юм хийх, яаж хурцтай байх уу, яах вэ бүх юм амар гой зөв дараалалаар надаа юм гой ажлын таск нөгөөл гэдэг гэсэн. Аюу гой смут. Тэр смутийн дагуу би ингээ follow up яг хийхснийг хийгээл ангууд амар гой смут хурдан хөгжөөд иддэг гэсэн. Би чинь бүр 4 хүний ажлыг 4 хүний ажил байлаа гэж бодод хинж амарсан би орлохоор болсон байсан байхгүй. Би ч өгөн дадлагын оюутан тэгсэн чи бүгдийг хийгээл. Тэгсэн чи тэнд манай хотелыг хариуцдаг бүр захирал тэгээ нөгөө нэг зуучлагч нарыг авчдаг одоо драйвер эдийн хүртэл наваа мэддэг болсон. Тинчээ чи бүр наваа мэдгүй юм байхгүй болсон. Нөгөө 50 оюутнууд чинь нэр сураг байхгүй. Тэр нэг Монгол оюутанд л тэнд бүр нөгөө галтгоонд нь бүр бодоо олгож ингээл цуурхал гараал юм яриад. Тэгэл ингээд амар том сүшээш нэг юм бодаа нэг юм байдаг байхгүй. Ийм том юм. Ингээд сүшээ бодаа дээр ингээл баах юм жижиг юм ингээд тавьж маяг. Би одоо нэр мартчих. Ингээд 4 том ингээд үрэх 4 томыг хийх ёстой. Тэр нэлээд их хугацаа авдаг. Тэгсэн чи би бүр рекордыг нэвдэж байгаа байхгүй. 18 минут арлаа 17 минутанд хийгээд өргөөл гаргаад ирсэн чинь чи яаж энийг хийчих юм гэж юм. Тэгэл тэр хүний нөгөө юм би ч нөгөө шинэ хүн учраас ажилдаа дуурлахад одоо ажилдаа дурлж байгаа хүнийг яаж ашиглаад хурдан богино хугацаанд ажлыг хийлгэх үү? Яаж зөв дараалалаар ажлыг хийлгэх үү гэдэг тийм системд намайг оруулж гисэн юм уу? Галтгооны анхны системд. Тэр нь амар одоо энэ өнөөдөр хүртэл явхад тэр кичэнд амьдрахад илүү том школ болсон гэсэн. Би одоо зөв төлөвлөлт гэсэн үг. Зөв төлөвлөлт, цаг хэмнэлт, дуртай юмаа хийхдээ яаж хийх ёстой байдаг гэдэг бүхий л зүйлийг надад заахтаа битээ ч нөгөө бараг л 1 жил ажиллахдаа 6 сар нөгөө хил ус хангалттай сайн ойлголцдоггүй. Сүүлийн 6 сар дээр л битээ ч ингээд яг юмаа яриад нэг нүгөө яриад ойлгодог болж байгаа болохоос ш тэр хүний хийсэн үйлдэлнээс л би үйлдэлээр надад бүх юм зааж өгсөн гэсэн үг байна. Эхнээс нь төсөл хүртэл одоо цагаан цаас шиг байхаас нь эхлээл кичен ийм байдаг шүү гэж хэлэхээсээ илүү бит байдлаар миний бие махбодын memory muscle-ыг л одоо бүрдүүлж эхэлсэн гэсэн. Тэр нь л амар том одоо хүртэл мартагдахгүй байх тийм хэмжээний одоо ч юу холбоотой байгаа. Одоо ч хүртэл холбоотой байдаг. Тэгээд маш хайртай. Намайг яг л хүүхчээ хайрлал бүх цаг үед л 90 цагийн ховор байсан да. Нэг л удаа цаг хийж ирсэн. Миний хийгээгүй үйлдэлийг би нэг буруу үйлдэл гараагүй. Нэг өөрхөн буруу үйлдэл гаргаад намайг хөөж ирээ чи ингэчлээ. Яагаад амар загнаал. Тэгсэн чи би хэлчмээрээс байхгүй. Би биш штэ. Энэ хүн штэ. Тэгээ би
За зуушлаараа гэж би явцгаахгүй. Юу ч хэлээгүй. Тэгсэн чинь ажил таарсан чинь над ирсэн. Суугаа. Уучлаарай. Би чамд андуурсан юм. Гээл тэгсэн чинь би шууд бөө бай. Амар ажиг битрэл. Йоо би хэлээ өстой би биш гээд бараг тэг хэлчих гээд байгаа юм яах гэдэг. Тэгснэ тэрийг аваа үлдчихэж байгаа. Тэгээд л ажлаа тараа гэлөө хайж байгаа юм. Хамгийн ажиглалтай мөч байсан. Нэг удаа ч гэсэндээ миний буруу биш ч байсан гэсэндээ би төвчж чадсан. Тэр нь том хүн болох юм том юу хэцүү байхгүй. Одоо юу гэж чинь дохоо тийм нөгөө нэг юм хариуцлага үүрэх. Би биш ч гэсэндээ намайг гэж хэлсэн л бол бид нэг удаа чимээгүй л өнгөрч. За заавал би аргумент хийх хэрэгтэй. Гэл яг амьдрал дээр исэн хамгийн тийм том шийдвэр байсан байхгүй. Миний хувьд амьдралын хамгийн том юм чи хариуцлагатай хүн болох уу? Эсвэл хариуцлагагүй хүн болох уу? Дандаа үлдэг би биш яах гэдэг гэдэг хүн болох юм уу? Эсвэл дуугаа өнгөрөөгөөд ухамсарлаад бодож байгаа шийдвэр гаргадаг хүн болох юм уу? Гэдэг тийм том эргэлтийн цаг байсан байна. Тэгэл би тэрнээс амар юм ойлгож байгаа юм гоо. За ер нь юм байх хэрэгтэй байна. Гэл тэгэл тэр хүнээс одоо юу гэх юм зөвлөгөө авахаас илүүтэй амьдралаас айгүй хэмиг learn хийсэн гэсэн л утгатай юм да. Үлгэр жишээ тийм. За ер нь бол нэлийн гоё түүхүүдийн бол би сайхан яриуллаа. Одоо болохоор илүү нөгөө зөвлөгөө авмаар байна тий. Одоо яг шеф хүнээс тий үүднээс вайны сонголт дээр эхний асуултаа асууд юм уу гэж бодож байна. За ер нь бол Франц болон вайнаар өөрөө чинь 3 дахь курстай ингээд сонгоод мэрэгшээд ингээд явцсан байгаа шүү дээ. Тэгэхээр вайн дээр бол одоо супер зөвлөгөө өгөх болов гэж бодоод байна. Бид нэр ингээд ресторанд орохоор за нэг вайн сонирхдаггүй мэддэггүй хүн бодвол орохоор ингээд эрээлдсэн лист байдаг шүү дээ. Зарим нэрийг барыг зөв унших уу үгүй юу те энийг авъя гэж хэлэхдээ хүртэл санаа зовн байдаг шүү дээ. Тэгэхээр хамгийн энгийн тийм нэг зарчим гэх юм бол тий нэг вайн сайн мэдгүй хүмүүс аливаа ресторанд ороод нэг бол найз дээр очиж нэг вайн бариад очиход хамгийн тэр вайны сайн мууг нь ялгахын тулд юун дээр нь илүү анхаарах вэ? Би нэг амар ойлгомжтойгоор нэг итгэл юм хэлээ. Амар simple. Хамгийн номер 1 бол эхлээд өөрийнхөө палатыг олох хэрэгтэй. Тэр нь юу вэ? Палат гэдэг нь болохоор өөрийнхөө хамтлагаа. Хүн болгоны хамтлагаа өөр. Тэгэхээр зүгээр нэг удаа амьдралдаа сонирхолтой байдлаар одоо найз хүнтэй болвол эсвэл ээж автаа болвол эсвэл гэр бүлийнхэнтэй бол хамаагүй нэг өдөр гоё ивент хий. Эхлээд ингээд за цагаан вайн дотроо ямар байдیں۔ Тэ. Улаан вайн дотроо ямар байдیں۔ Тэрийг нь зүгээр нэг жохон юм зүгээр л богинохоо хэмжээгээр л эхлээ ойлгоод авчих. За би шампань уух уу, рислинг уух уу, шардоне уух уу. Тэгэл энэ гурвынхаа л ойлголтыг л авчихсан юм. Тэгмээд энэ 3 вайна тэр хүмүүстэй очиод уу. Тэгээд гэрийнхэнтэй гэсэн. Эсвэл найзтайгаа байсан ч бол ажлынхантай ч байсан бол 3 вайн, 3 шилийг. Тэгээд тэр 3 шил вайныг энэ шардоныг гинэ, энэ рислинг гэж, энэ шампань гэж. Шампань болохоо тий нэг хөөс мөстэй баблтай. Тэгмээд рислинг бас нэг ч жоохон төстэй. Тэгтээ арай өөр. Шардоны нэг юм та хэд дайлан таалагч гэдэг ч юм. Тэгээд дараа 7 хоногт нэг улаан вайн гэж юм. Тэнгууд яг өөрийнхөө дуртай амныхаа палатыг дуртай вайн олоод авчна. Яа тэр нөгөө бүр юм мэрэгжлийн болохгүйг байгаа шүү дээ. Тийм болохоор зүгээр л юм comfort гадуур гарсан үедээ одоо тий хүмүүстэй уулзсан үедээ өөрийнхөө дуртай comfort wine-ыг уумаар байгуулвал нэг удаадаа тестинг хийж. Тэнгууд нь ялгчихна л гэсэн. Тэнгууд хин нэгнээс зөвлөгөө авахаас илүү хамгийн бодит үр дүнг байхгүй. Хин нэг тэр wine үнэхээр супер тэр усаа гэхээр миний хувьд нэг сонирхолтой санагдав. Тэр хүний палатыг мэдгүй ч гэсэн. Тийм болохоор за ямар хоолтой байх шалтгаалаад бол мэдээж пэрин бол байгаа. Гэхдээ өөрөө чинь дуртай вайны сонголт гэх юм бол миний хувьд бол цагаан вайн юм улаан вайн би сайн мэдэхгүй. Гэхдээ миний амны палат би хамгийн юунд дуртай гэхэд би рислинг дуртай байхгүй. Надад болохоор улаан вайн миний биеинд тохирдоггүй гэсэн. Уухаар ямар ч улаан вайныг уухаар хэмжээгээр ч юм уу баг хэмжээгээр ч юм уу им их чилийн болоод happy болоод appreciate хийдэггүй гэсэн. Тэр тестингээр болов ийм амттай юм байна, тийм амттай юм байна гэж би болчдөг. Яг appreciate хийхээр улаан байна арай жоохон надад хатуудаад идэг гэсэн. Тэгмээд цагаан арих бол би бүр хатуу бүр уух боломжгүй гэсэн үг байхгүй. Тэгмээд ингээд өөрийнхөө юм категори drinkний категоригоо би ингээд одоо юу гэж чинь ийм байна гэдэг одоо олцсон байдаг гэх юм уу. Тэгмээд виски бол нөө хатуу юмнууд бүгдээрээ миний листэнд байхгүй. Миний би хүлээж авч чаддаггүй. Уухад
appreciate хийхгүй бүр ингээд зовж уудаг учраас би тийм юм дуургүй. Тэгэхээр би ингээд жаргаж уудаг юм дуртай. Жаргаж уудаг юм болохоор рестлинг болохоор амар гой зөөлөн эсвэл гой шаардууны ч юм уу эсвэл бүр юм гой зөөлөн улаан вайнуудаас байгаа бүр олон жил тарцсан ч юм уу 1960 70 оны янз янз. Тэгвэл тэднээс нь илүү ингээд суралцаал идэг гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт аюу сонирхолтой юм нь болохоор бас насаараа хүний уух хамт нь өөрчлөгдөд байдаг. Палат нь өөрчлөгдөд байдаг. Тэгэхээр бас энэ бас амар гой сонирхолтой соёл бас зугаа. Одоо энэ wine нэр нь хизэнээс энэ хоолны соёлтой ингэж орж ирсэн түүх талаас нь харуул. Заавал одоо бид хэд нэг хоол идэнгүүт за одоо улаан махтай хоол идэнгүүт нь улаан wine хийх юм уу энгийн хүмүүс те илүү цагаан махтай хоол идвэл цагаан wine ч гэдэм юм ингээ энгийн төвшөнд хүмүүс нэг яриад байдаг ш. Тэгэхээр энэ заавал хоолтой хослуулж идэх wine-ийн соёл хизэнээс үүсэлтэй. Нэг бол хоолноос хамааралгүйгээр энэ wine-ийн соёл нэг бол тусдаа энэ хоолны салбарт гарч ирсэн үү гэдэг түүхэн талаас нь асуувал. Би болохоор ийм хариулт өгөх дуртай байдаг юм аа. Яг энэ хариултанд болохоор хоолны амт нь болоод тухайн одоо юм амтыг мэдэрч байгаа шүү дээ тий. Тэрийг одоо тэр вайн уухтаа нөгөө амтыг цэвэрлэдэг гэсэн үг байхгүй. Цэвэрлэгтээ давхар plus flavor өгдөг гэсэн үг байхгүй. Touch. Тэр нь одоо нэгсэндээ хүний мэдрээд байгаа тэр pairing гэсэн үг. Одоо жишээлх юм бол truffle гэд ихүн truffle. Тэр ингээд жоохо ихүн. Тэнгууд юм бүр lemon-ы citrusтэй ч юм уу, юм гоё wine-ыг Riesling ч юм уу. Ингээд дуунгууд тэр нь ингээд амын хүндийг цэвэрлэнгээ өөрийнхөө амтыг илүү давхар өгч идэг гэсэн. Тэгээд энэ хоёр нь хоорондоо огтлцоод тэр амт нь өөрт нь гоё баялаг болж үлддэг. Гэхдээ энийг мэдэрдэг хүн болгоны палат нь дахиад өөр. Тэнгууд хүн бол өөрийнх нь амтлах мэдрэхүг олохын тулд яах ёстой вэ гэхээр амтлах ёстой гэсэн. Амтлах ёстой гэдэг нь заавал вайныг амтлж уух. Тэгээд нэг амтлангууд дахиад амтлах мэдрэгч хөгжөөд идэх байхгүй амар. Одоо бид нар болох нэг амтлах хилээ одоо палат гэдэг нь хилэл гэсэн. Энэ хилээ хөгжүүлэхгүй л бол бид нар мянга нөгөө нэг ийм вайныг энэ хоолтой, энэ махтай ингэж хоршуулад гой байдаг гэд яриад идэг боловч хөгжүүлэхгүй бол мэдрэхгүй л гэсэн үг байхгүй. Үнэхээр идэх гэдэг хөгжүүлэх юм чи мэдрэхгүй л гэсэн. Ойлгохгүй. Гоё юм шиг байна гэл манайхан бол идэл ууж байгаа шүү дээ. Тэгэхээр яах ёстой вэ? Бодит үр дүн болохоор палатыг цэвэрлэх ёстой. Тэр нь болохоор одоо аперол одоо эхлээд хоол идэх юм аперол ууж байгаа юм уу? Эсвэл бол sparkling ууж байгаа юм уу? Сампелрин ууж байгаа юм эсвэл Riesling ууж байгаа юм уу? Chardonnay ууж байгаа юм уу? Ямар wine ууж байгаа нэ? Тэр чинь амны хүндийг чинь ингээд цэвэрлж байгаа гэсэн үг. Clean хийн гэдэг нь болохоор цэвэрлэх гэсэн утгаараа биш одоо юм цочроож байгаа гэсэн. Хилэн дээр чи ингээд л гэл гүн гот чи хил чи ингээд гинт сэрдэг байхгүй. Хүй юу орж ирэх гэж байна. Одоо юу хийх юм бол? Одоо юу ухаж байгаа юм бол? Тэнгууд бие махбод чинь орчноос хамаарад сэрэгдэг. Бүх тохиол, бүх сигналууд нь wake up болдог. Сэтгэл санаа фокус, төвлөрөл. Тэгээ амны палата цэвэрлсэн те. Тэгэл араас нь нэг гоё appetizer ч юм уу идэнгээ дахиад нэг гоё wine уугаал тэрийг мэдрэх. Тэнгууд мэдэрж байгаа шалтгаан нь нөгөө хилний мэдрэх хүч нь л хөгжөөд байна л гэсэн. Тэгээд дахиад дараа нь амар юм юу болчихдог байхгүй мэдрэг. Энэ wine ч арай жоох надаа ингэж энэ да тэгж энэ да. Энэ хоолтой арай л ингэж байна да гэдэг зүйлийг өөрөө хийдэг болчихно гэсэн. Хүнээр биш. Тэгэхээр бид нэр зөвлөө өгөх нь бол зөв боловч хамгийн basic мэдэх ёстой зүйл бол бид нар амны палатыг хөгжүүлэх ёстой л гэсэн. Тэр нь болохоор помидор олон янзаар идэх, ногоо олон янзаар идэх, тэгж одоо дам мах ногоо гурил будаа идэж болохгүй л гэсэн. Аль болох боломжоор амныхаа палатыг цэвэрлж л авах ёстой. Тэгээ хөгжүүлж л байх ёстой. Тэгээ хөгжүүлж явах юм бол бидний нөө өгж байгаа зөвлөгөөг ойлгож хүлээж авна л гэсэн. Тийм. Хөгжчихөөр нэгсэндээ тэр маань ямар даваа талтай юм? Одоо би ярингууд өөрөө ойлгоно гэсэн үг. Мэдэрж байгаа учраас. Тэгэхгүй бол би нөгөө хит гоё юм энэ вайн чинь ийм ингэж амтагч нэг юм уу. Ялгаагүй л шүү дээ. Нөгөөдг ялгаагүй гэж хэлнэ шүү дээ. Тийм болохоор энийг миний нөгөөний өгдөг зөвлөгөө нь болохоор эхлээд зүгээр гоё тест хий. Гэтэ учиртай тест л хийж байна. Бүр юм гоё таашааж гэсэн. Яг хилээ ингээд релакс болгоч тээ. 50 мэлчээд усаа аваад амаа цэвэрлчээд тэгээ нөгөө вайна амдаа оруулаад гоё цэвэрлээд тэгээд ингээд цэвэрлж агаад зайлгсны чинь дараа цэвэрлж яхад нэг өөр амтагт зайлгсан дараа нэг өөр амтагт.
Тэгээ дараа нь дахиад нэг мэдрэмж өгнө өөртөө чинь. Тэгэж ингэж нөгөө хилэнтх байгаа мэдрэхүүгээ эн чинь бараг 9 мэдрэхүү байдаг дөө 8 мэдрэхүү байдаг байхгүй юу? Хилэн дээр вайн дээр болвол тэр 7 8 цэг заавал ажиллаж явах хэрэгтэй. А бид нар ажилладаг учраас мэдрэхээ болцсон гэсэн. Тийм учраас зүгээр нэг адилхан гашуу юм л ууж байгаа юм шиг. Тийм. Тэр кафег мэдрэхгүй юм гэсэн. Тэгэхээр бид нар зүгээр easy байдлаар зүгээр юм нэг хаяада нэг юм жоохон тестинг хийчих. Тэгээд амныхаа палетыг гой хөгжүүлж байгаа юм шиг байдлаар. Хоол ер нь бол адилхан. Энэ хоёрыг ингээл пэринг болдог байхгүй. А хүмүүс болохоор хитрхи пэринг болно гэдэг нь хослоод байна гэсэн. Хослоод байна. А тэгвэл гол миний хүсдэг мессеж юу вэ гэхээр ингээд улаан вайн махтаа болцдгоо. Тийм болгоор би танд стейк улаан вайн өгчнө гэж биелэх дургу. Бас би тийм байдлаар ажиллаж хүсдэггүй. Миний хүсэл юу вэ гэхээр энэ улаан вайны онцлог нь таны энэ тэ хилний мэдрэхүүдээ чинь тэгж ийм зүйл очиход тэрнээс өмнө энэ хоол байгаа. Гэхдээ энэ хоол нь ийм түүхтэй. Энэ хоол нь яаж үүссэн бэхээр би ховдод дуу цомд явж байгаад нэг сарлаг хараад тэгээ тэр сарлагыг ингээ харсан чинь нэг имээ тэр сарлагнаас нь саам ууж муудаг гинүү тэр протеин айгүй мөх юм яриад тэгвэл тэгвэл ягаад сарлагын тартар хийж болохгүй гэж. Сарлагны тартарыг Монголд хийхдээ ийм вайнт яа хослуулж болохгүй. Тэгээд тэр хүн тэр ховдын дуу цомонд байгаа тий дуу цомонд байгаа тэр сарлагыг тартараар амсахтаа яг тэр байгаа сэрүүн нөхцөлийг мэдэрч байгаа юм шиг тэр вайн ууж хаа болохгүй. Тэгээ тэрийн зөөгч нэрээ тайлбарлана. Тэнгууд нөгөө нийтэн. Тэнгууд holy shit. Юу вэ? Яг энийг мэдрүүлэх хэрэгтэй. Энийг fine dining presentation, fine dining service гэдэг байгаа байхгүй. Энэ мессежийг өгж байгаа нь. Очоод ингээд димэмээрээ суугаад ийн гэсэн үг биш. Гоё эхнээс төгсөл хүртэл энэ бүх хоол яаж бүтсэн? Эхнээс төгсөл хүртэл энэ хоол утга учиртай байхад уух юм ч гэсэндээ амны хүндийг цэвэрлээд байгаа байхгүй юу? Дараагийн хоол идэхтэн л цэвэрлэгээ игээл яваа л гэсэн үг. Тэнгууд тэр вайны сонголтууд нь шеф оролцож байгаа. Тэр вайны сонголтын шеф хийцэн байгаа учраас хоёулаа тэрнийг амсаж үзээд амны хүндээ дээр амтлагаа хийнгэн гутаа шефийн сонголтын вайн ямар супер юм бэ? Ямар сонирхолтой амтууд гарч ирж байна. Би амьдралдаа энэ амтыг амталсангүй. Тэгээд тэр хоолндоо appreciate хийж гэнэ гэсэн үг. Drink-индээ appreciate хийж гэнэ гэсэн. New experience-ыг авч гэнэ гэсэн үг. Би амьдралдаа хизээж ийм амтыг амсан гэж бодсонгүй. Энэ вайн нь ямар гоё юм бэ? Ямар вайн байсан юм бол би дараа нь энийг судалнаа. Нэг мэдлэг авч байгаа байхгүй. Ингээд гарч байгаа нь high valuable money төлөд байгаа байхгүй. Reason why. Босод хүмүүс ойлгохтой болохоор улаан вайн стек 2 өглөө fine dining. Гэхдээ энэ хоёр хооронд зүрх хасар их гэсэн. Тухайн хүнээс гарч байгаа бүх emotional амьдрал туусан тэр хоолны амт уух юмны амтыг л өгөх гэж тэр хүн өгүүлж шээ. Түүх өгүүлээд тэр түүхээрээ тэр ресторан дээрээ үйлчлүүлэх гэж зорж ирсэн бүх хүнд л тэр surprise өгөх гэдэг байгаа юм. Тэр нь л юу гэхээр palate. Амны palate-нд байгаа тэр вайныг хамталж байгаа. Тэгээд тэр хоолыг идж байгаа тэр түүх эхнээс төгсгөл хүртлээр яаж холбогдож байгаа тэр бүх зүйлэл холбогдож байгаа. Би яг fine dining-тэй холбоотой ер нь ямар ойлголт ингэ асуух гэсэн айгүй гоё тайлбарлаж байгаа. Монголд ер нь яг энэ чиглэлийн одоо сайн ресторанууд санал болгоё гэвэл өөрөө ямар рестораныг санал болгох вэ? Одоо хүмүүс гэр бүлэрээ гоё хоолломор өгдөө шүү дээ. Заавал рестораны нэр хэлэхээс илүү магадгүй ингэж болно шүү дээ. Ер нь сайн рестораны сонголтыг хийгээвэл бас нэг 2 3 дугаарт ийм анхаарчвал ер нь дажгүй та сэтгэл ханамжтай ресторанд ороод гоё хоол идээд гэр бүлэрээ цагийг гоё өнгөрөн шүгүүл. За хамгийн тааламжтай тэг бүр шууд fine dining гэж хэлэхгүй. Fine dining бол байхгүй. Хамгийн байхгүй гэдэг нь одоо яг officially яг fine dining би мэдэхгүй байна. За. Тэгэхээр байхгүй байна. Монголд уу? Тийм би миний бодлоор Монголд яг одоо миний хэлж байгаа шиг саяных шиг толгойлолтоор газар бол Монгол сервис үзүүлдэг тийм газар бол байна. Монголд байхгүй. Зүгээр гэр бүлэрээ найз нөхдөр очиж суухад хоол нь гоё, сонголт ихтэй, тухтай, чанартай гэвэл Лашин Тиллагийн газар байгаа. Тэр бол би санал болгоно. River Garden билүү тэр хавцаад би нөгөө локейшнийг мэддэг боловч нэрийг мартдаг. Жохо зовлонтой шүү заяа. За тэр байгаа. Нөгөөх нь бол мэдээж яг манай Broski bar хамгийн comfort, хамгийн quality, best serviceтэй газар гэж би бол хэлнэ. Best serviceтэй гэдэг нь бол яг хуу төргөн шуурхай
Тэгээ цэвэрч байдал бүх талаасаа бид нар бол айгүй хичээдэг учраас би бол өөрсдийнхөө газрыг бол санал болгоно. Гурав дахь газар нарийн би болохоор мисо рамен амар дуртай. Миний хамгийн дуртай consistent байж чаддаг. Хизээж утсан яг нэг хэвэндээ байж чаддаг. Галерей дээр байдаг нэг Шангилын зам эсрэглийн галерей дээр мисо рамен гэдэг чинь хизээж утсан амтны хэвэндээ. Ямар ч зоох юм байхгүй. Яг удагч юм байхгүй. Бүр ингэ perfect best choice гэхгүй. Миний хувьд бол миний хамгийн comfort дуртай газар. Энэ гурав бол миний хамгийн дуртай газар. Одоохондоо байгаа юм да. Тэгээд өөр газруудаар бол явал Хязгаар нь хамгийн сүүлд гоё амт мэдрүү. Хамгийн сүүлд за тэнд би нэг заавал Монголд ахалгүй шүү дээ. Тийм. Ер нь л би хамгийн гоё амтыг дандаа гадуур явж байгаа л мэдэрдэг юм да. Би сүүлд одоо энэ найзуудтайгаа аяллаад нэг Сингапур, Хонконг, Макао дээр аялсан. Тэгэхэд миний санджаар Хонконгт бид нэг юм Хайнан чикен гэдэг амар симпл газар зүгээр л ингээд нэг дүүрлж ингээд болоо. Тэгээ нэг жижигхэн дүүр нэг шилэн хорон дотор нэг 3 ахлаа болж байгаа. Чикен нөгөө нэг анкл юу гэдэг шүү дээ. Тэд нар чи хаал хийж байгаа байхгүй юу? Амар гоё. Very simple. Зүгээр л pure flavor. Зүгээр л яг өөрөх нь. Зүгээр илүү юм байхгүй. Амар гоё. Зүгээр үнэхээр жаргаж байгаа байхгүй. Тийш feeling авч байна. Ямар гоё organic, ямар гоё fresh. Йоо дахиад будаа зүгээр соустай ийм гоё юм. Тэгэл зүгээр нөгөө. Тэгээд сүүлд болохоор манай шефийн газар одоо Сингапурт байгаа, Raffles байгаа 1887 by Andre гэдэг. Тэгээд тэнд очиод бас шок. Service ямар гоё юм бэ. Тэгээд хоолны амт чанар бүх юмний тэр баланс гэдэг бол дэндүү төгс гэдэг юм. Дандаа тийм газруудаар явж байгаа өөрийгөө нэг юм цочоо гэдэг юм уу. Өөртөө ингэж босод газрууд ийм байгаа шүү. Бас энэний араас сүйцэлдэх ёстой шүү. Бас сурах нь дуусаагүй шүү. Хичээх ёстой шүү. Хаа байсан мөрөөдөлтөд хүрсэн биш. Мөрөөдлийнхаа нөгөө нэг захаас натгцсан одоо явах зөндөө зам байгаа учраас тэднийхээ араас л явж байгаа болохоор ер нь л аль болох нэг 6 сард нэг удаа гадагшаа яваад нэг юм амныхаа палатыг нөгөө юу яадаг гэсэн үг. Цочроодог, шинэ юм амталдаг, үзэж тестэлдэг гэсэн. Тэгээ өөрөө ч гэсэндээ бас ер нь бол хичээгээл байна л да. Тэр тал дээр. Хоолны соёл ч өөрөө амар том соёл. Тэгээд өөрөө чи ярианаас ингэ сонсохоор бараг л нөгөө хөгжмийн найруулга шиг те. Ямар найруулга нэг зохиол өччингүүтэй. За чи дугуур би дугуур гэж ингээд найруулгач ингэж байгаа шиг. Үнэхээр топ ресторанд бол одоо Мишелийн 2 3 удаатай ресторанд бол яг л тэгж тийм гормоор л ажилладаг байх нь шүү. Хөгжим тоглож байгаа шиг. Тэгээ дараагийн асуулт нь болохоор за Монголд одоо жишээ нь за тэр Мишелийн нэтер бол за дараагийн төвшний те тэр мөрөөдөл 5-10 жил хугацаа хэрэгтэй юм байна. Одоо нэг хоолныг ингээд нэг гарах стандарт хугацаа гэж байна шүү дээ. Өөрөө чи одоо ажилласан газруудыг сонсохоор ингээд тэр чи гялцж шүү дээ. 30 секунд саус болоо ба. Тэнгүү нэг кинон дээр гардаг шиг хугацаа нэтрэл янгол ингээд амсаал үзэнгүүд амар амтгүй ч юм уу нэг бол жоохон хөрж мөрцөн бол шууд хогийн саруу шийдэж байдаг шүү дээ кинон дээр. Яг тэгдэг шил сервис тэнд яваад шүү дээ арын галтгоон. Монголд болохоор зарим газар орохоор ингээд цаг маа хүлээлгдэг шүү дээ. Энэ нэг нормал юм уу те. Зарим газар ороод 30 минут хүлээн хоолны ирэхгүй дуудаал манай хоол гарч ийн үү гэлээ. Зарим газар ороод ингээд хоолыг ингээд халаагаад өчтдөг ч юм уу те. Тэнгүүд нөгөө шинэ хоол хийгээд байна уу энэ хүн өглөө хийсэн хоолоо надад халааж өгч гэнэ гэдэг нэгдүгээр яаж мэдтгүү. Жишээ нь Боровский рестораны хувьд те бас би нөгөө илүү үйлчлүүлэгч бас өөрийнхөө өнцгөөс хараад иж магадгүй шүү дээ. Газ хурдан хаал гарах хэрэгтэй гэдэг. Та нарын өнцөг болохоор хоолыг захиалга авангуудаа цоон шинээр хийд юм уу? Тэнд нөгөө бэлтгэл процесс явцсан урд өдөр хөлдөөцсөн юмнуудаа гаргаж ирээд ингээд газ хийх тийм процесс явд юм уу? Бас нэг тийм та нарын өнцгөөс бас юмыг хармаар байгаа хоёр талаас. Бидний дээр бол манайх дээр бол одоо юу гэдэг чинь хамгийн зөв системээр явдаг гэсэн. За бүрийн талх нь бол мэдээж яг өглөө болон фреш хийдэг. Тийм болоо өдөр болоо фреш талах бүр баана. Хамгийн софт, хамгийн фреш. Мах нь хэмэл праймид. Хамгийн үнэтэй мах. Өглөө болгон шинээр махын машин чаа. Тэгэхээр хоноос махгүй. Баарн дээр одоо манай Броски баар одоо Фило гэдэг 2 кичэн байгаа. Тэгээ манай баарн дээр гэх юм бол бид нар бол өглөө болгон бүх бэлтгэлээ хийдэг байхгүй. Everyday new. Өдөр болгон шинэ. Тэгэхээр иржил байгаа бол өдөр болгон шинэ юмыг л амталдаг гэсэн. Манайх дээр бол мэдээж хэрэг шууд хийх боломжгүй хитэн юмнууд байдаг нь бол мэдээж хэрэг одоо юу гэж манай алдтай гулай шиг бол бид нар өглөө л хийж байгаа. Өглөө шинээр хий чинь хийхдээ бид чинь бүр амар 10 хил махар идэх байхгүй.
хүрдгүү байхгүй. Манайх нөө хүн ихтэй очоос 10 ил махаар хийлээ дууслаа маш дахиад 10 ил махаар. Дууслаа дахиад 10 ил махаар. Өдөр болгоо шинээр яг фреш гулааш, супер гулааш хийдэг. Тэрийгээрээ пицца бүрээр дээр явуулдаг. Тэнгууд пастанууд бол паста, рисотонууд бол бид нэр бүгдээрээ фреш. Тэгтээ тодорхой хэмжээний үндсэн соус гэдэг юмнууд байгаа. Сооснууд нь бол дандаа сток, жуг, соус гэдэг тусна гаргаж авдаг хгүй. Тэднийг бол өглөө болгон дандаа эрт гаргаж авдаг гэсэн. Бид нар бол манай бар, Броски бар бол өдөр 12 цагт нээдэг боловч бид нар чинь бараг 7, 6, өглөө 6, заримдаа 7, заримдаа 8, 9, зарим нь бол нэг 8 цаг ч юм уу ингэж ирж 5, 4, 5 цаг бэлтгэл хийж ээж 12 цагт бэлэн болгоод сервис хийдэг байхгүй. 12 цагт нээдэг газар Монголд болохоор зарим газар ямар нэгэн би сайн мэдэхгүй л байна л да. Өөр газар ажиллаж байгаа учраас тэгтээ миний зөв анзаарснаар зарим газар 12 цагаас нээдэг, хүн нь 12 цагт очдог. Тоогооч нь. Тэгэхээр чинь нөгөө нэг бэлтгэл хийгдэггүй газар чинь хоолны чанар, хугацаа, олон ширээний захиалгыг зөв гаргах төр тэгэл нөгөө системийн алдагдал доголдол болоод стандартаа хангахгүй боловччлаа юм л да. Тэгэхээр нөгөө нээн гэдэг цаг чинь буцаад хэдэн цагийн өмнө преп хийгдэж байгаа юм бэ? Тэр преп нь яг яаж явагдаж байгаа юм бэ? Буцаад өдөртөө хүнтэй байгаад эсвэл хөнгөө байгаад гарсан гараагүй хоолнуудаа яаж менеж хийж байгаа вэ гэдэг дахиад нөгөө кичен стандарт газар болгоны соёлоос л хамаархлах л та. Тий. Миний бодлохоор бид нар бол анхандаа бол team их prep бол хийдэггүй байсан. Угаасаа too much customer анхнаасаа бол байгаагүй. Баар үйлчлүүлэгч ихсэх тусам бид нар бэлтгэлээ нэмсэн. Тэгээд бид нар одооны өнөөдөр хүртэл эрэхтэй бол өдөртөө хийсэн зүйл маань зарим хүмүүст хүрч чадаагүй байх юм бол бид нар зүгээр л санаа зовхомгүй хаяал маргааш дахиад шинээр идэгсэн. Бид нөгөө хаяхгүй байл бид нар компанид өгнө мөнгө үлдэх гэдэг байгаа байхгүй. Маргааш ашиглаж болно шүү дээ. Зарлаг гарахгүй болчихгоо шүү. Гэтэ бид нар бол honest байхыг хичээсэн. No, бид нар болохгүй. Бид нар дэнжин махаас мах авч болно. Бүрээр хийж болно. Гэтэ би тийм махаар бүрээр хийж өгмөргүй байхгүй. Fast food, yes I know. Burger fast food. Гэтэ манайх яг үндэ fast food гэж яг хэлж болох. Гэтэ хамгийн best quality байхгүй. Хамгийн үнэтэй гурилын авд, хамгийн үнэтэй махын авд, хамгийн үнэтэй материалын авч хийдэг. Гэтэ хамгийн flexible үнэтэй байхгүй. Тэгтээ манай компани ашигтай үнхээр цөм ашиг хийвэл хийчихэр хямдхан материал авах боломжтой ч бид нэр зүгээр л тэрийг хүсдэг. Чанарыг ашиглах хүсдэг. Яа тэр би зөндөө олон газар ажиллаж явж ирсэн учраас бас нөгөө буцаад honest байх хэвээр. Бас одоо fine dining би ажиллахгүй байгаа. Би ресторанд ажиллахгүй. Би одоо зүгээр нэг баарны кичэн баарны шеф хийж явж байгаа байхгүй. Тэгтээ яагаад мэдгүй газаасаа ямар эхэлж болохгүй гэж. Яа баарны тоогоочоос эхэлж болох шүү дээ. Баарны хоол, бургер, паста, сэндвич, пицца, тэ стейк эднэр тако эднэрийг би гаргая л да. Эндээсээ би Монголоос эхэлмээр байна. Эндээсээ тэгтээ юмыг чанартай хийх ёстой. Баар гэдэг заавал ресторан гоё амттай хоол гардаг. Заавал ресторанд тэ сайн материал ашигладаг гэсэн үг биш гэдэг би мессеж өгмөр байгаа байхгүй. Баар байлаа ч гэсэн сайн хоолтой, баар ч гэсэндээ чанартай материал ашигладаг, нүүр бардам, аюу гой хоолтой ч байж болдго юм аа гэдгийг би харуулмаар байгаа байхгүй. Тэгээд эндээс эхлээд next step. Тэгээд тэр хугацаанд би болохоор нэг team баг бүрдүүлж байгаа. Багаа авч явж байгаа. Тэгээд энэ хугацаанд чинь тэр энэ миний өнөөдрийн ярьсан бүх юмыг ойлгодог жанжин шугамтай ойлгодог юм бригад стаффууд нэг сигналтай, нэг тохиотой, нэг мессежийг хүлээж авдаг, нэг зүйлийн төлөө зорддог ийм хүмүүс 4-5 жил бүрднэ гэдэг чинь кичен дотор аюу гой баг бүрэлдэхүүн тавьчихна гэсэн. Шууд би нэг хүнийг ажилд аваад би ресторан нэгээл fine dining нээвэл амжилт олж чадахгүй. Яагаад тэгэхээр тэр хүмүүс шууд хүлээж авахд хэцүү. Тэрс Монголд бол шууд гатгоо юм байдаг, тийм байдаг. Хатуу те чанга журамтай эсвэл цензүртэй шууд ажиллаад амар хэцүү учраас бид нэр ингээд slowly явъя гэж байгаа байхгүй. Багаас нь баарнаас нь эхлэе. Баарны хоолыг нөлттэй сайн гарангаа багаа бүрдүүлье. Одоо манай баарн дээр гэхэд л 7-ны 5 өдрөөр өдрийн 16 цаг ажилладаг байхгүй. Тоогооч манад ажилладаг бүх шефүүд. Өглөө 8, 9 гэж ирлээ, орой 10, 11 гэж буuna. 7-ны 5 өдөр ажилладаг. Одооноос бид нар нөгөө бие махбодын сургаж байгаа. Ийм энэс илүү бид нэр шифтээр ажиллана. Энэс илүү их ачааллыг авна. Одооны авж байгаа ачаал бол дөнгөж эхлэл. Одоо give up хийх юм бол okay you can give up. Тэгээ дарааг хүн ба. Гэхдээ одооны байгаа хүн чинь амар эртнээс бэлтгэж байгаа юм. Бид нар ингээд яг on time болоо цаг нь ирээд яг next chapter эхлэхэд одооноос эхэлсэн тэр залуучууд маань шинэ нэрийн цаг үе ирэхэд
аль хэдийн 16 17 цаг ажиллаад үзсэн. Кичен ямар байдгийг мэддэг болсон. Чанартай байх ёстойг мэддэг болсон. Хурдан байх ёстой. Юма хариуцлагатай хийх ёстой. Бүх service on time байх ёстой. Responsible байх ёстой гэдэг ч юм. Тэр бүх юмыг ойлгоцсон баг бүрдээд нэг юм ихлүүлвэл яах вэ? Тэгээ нэг зорилго дотор байвал яах вэ гэдэг талаас нь бид нар яг одоо энэ баарн дээр яг энэ ажлыг айгүй нухацтай байдлаар хэрэгжүүлээ явж байгаа гэсэн. Воо. Энэ юу вэ? Миний хөрөнгө оруулалт өгөөж орчлоо шүү дээ. Харал та. Утсаараа шууд дэлхийн зах зээл рүү хөрөнгө оруулалт хийж болж шүү дээ. Эн чинь тэгээд хэр эрсдэлтэй юмтэй? Үгүй яг гол нь өөрт тохирсон баг зэрэг санал болгож байгаа байхгүй юу? Тэглэр ч гэсэн их мөнгө орно да. Үгүй ерөөсөө 100% кавах хангалттай. Аль би харуулъя. Өөрт тохирсон багцаа сонгоод тансаа тогтмол цэнэглээд авах болов. Бас өссөн үедээ ч хөрөнгө оруулалт хугацаанд авах боломжтой. Амраа байцтэй. За одоо сүүлийн асуулт асууя. Шеф байхын одоо хамгийн гоё нь юу вэ гэдэг асуултаар яриагаа өндөрлөх гэж байна. За шеф байхын хамгийн гоё нь ер нь бол зөв жок байдлаар хэлэх юм ажил тарах гэж бол хамгийн гоё. Ажил тарлаа. Ёо гэдэг мөч. Ер нь бол яг тоглоомч бүр игээд шеф байх хамгийн гоё нөө гэх юм бол ажил тарах мөч бол хамгийн гоё мөч гэдэг байхгүй. Яг ингэ бүх ситуац одоо броски ч юм уу одоо роуд хайпэ ч юм уу адилхан. Яг тарлаа аим гоё кайф. Тэр кайф нь юу вэ гэхээр өнөөдрийн ажил дууслаа да биш. Би өнөөдрийг давж гарч чадлаа шүү дээ. Алдаа мадаггүй. Би өнөөдөр энэ нэг том хэсгийн энэ том багийн нэг хэсэг нь болоод энэ хариуцлагыг үүрээд алдаагүй би өнөөдрийг давж чадлаа шүү дээ. Ямар маргааш би гэдэг ийм филингийг авдаг баг. Яг үнэхээр тогоочоор ингээд карьер хөөгөөд ингээд level up те нэг шатан дээр биш ингээд явах юм бол хамгийн гоё мэдрэмж нь тэр байдаг гэсэн. Эхэндээ бол яг жог байдлаа те ажил таарсан. Yes. Гэж боловч нөгөө талаасаа юу гэж боддог болдог вэ гэхээр би яг өдөр болон мэддэгсэн байхгүй. Роо цай байд багт. Өмнө нь би зөв ажил тарчлаадаа л гэж би баялдаг гэсэн. Яг хүн хоолт хийгээд таалагдсан болохоор баялж байгаа шүү дээ. Тэр нэг өөр ойлголт. Хамгийн гоё шеф бас ойлголт нь юусэл би роо цайпэд шеф ангийн доор ажиллаад орой болгон би ажил тарахтаа би өнөөдөр ямар ч алдаа гарахгүй ажиллаа дуусч чадсандаа л би баялдаг байсан. Хамгийн миний амьдрал хамгийн гоё мөчл байсан. Тоогож босон мэдрэмж. Хариуцлага үрсэн. Өнөөдрийг давчиц. Маш би чадна. Гэтэ маш өглөөс ирээд жоох айн л да. Жоох айцтай ирнэ. Тэгэл айж байгаа учраас л эрт ирээд байгаа байхгүй. Алдаа гаргачихгүй гэл өглөө болоо. Тэгээ орой болохоор дахиад нэг юм жоохоо зориг аавна. Жоохон зориг аваад. Нөгөө талаас болохоор хүнд яагаад гоё хоол хийж өгөөд хүн баярлангууд яагаад чи баярлдаг юм бэ? Энэ тоогч гоё мэдрэмж биш юм уу? No. Энэ эсэргээр байдаг байхгүй. Хүнд нэг удаа хоол хийж өг хамгийн амархан байдаг. Хамгийн амархан зүйл хүнд нэг удаа гоё хоол хийж өг. Энэ хүн ингээд хамгийн анхныхаа сэтгэлээр идэн гот вау ямар гоё юм бэ гэж идчихдэг. Дараагийн удаагийн хүлээтийн давчддаг байхгүй. Амар хэцүү. Хоёр удаа ирдэг байхгүй. Анх удаа л идэх тохиолдол гоё юм. Хоёр дахь нь гоё юм л да. Гоё юм. Гэхдээ яг анхнах шиг биш. Мэдээж анхнахыг гүйцэхгүй. Тэгээд дараагийн удаа нэг найзуудаа идэн те. Найзууднаас таалагдсан те. Энэ болгоныг нөгөө юм итгэлийн дааж авч явна гэдэг нь баяр гэхээс илүүтэй амар их хичээл зүтгэл байх хэрэгтэй байдаг. Арталт нь. За би одоо л хичээггүй баларлаа шүү гэж боддог болчдөг. За ингээд тэ өөрөө ирлээ шүү. За дараагийн удаа найзтайгаа ирнэ дээ. Тэр үедэн л би алдчих болохгүй. Хичээх хэрэгтэй. Ер нь өдөр болгон бүх юм дээр л хичээх хэрэгтэй. Every day, every service, everything has to be not a perfect, but perfect as perfect. No mistake. Ямар ч нөхцөл алдаа гарч болохгүй. Яаж зовж исэн ч, яаж тарих хөдөлсөн байсан ч, яаж шаарцсан байсан ч бүх зовхол юм аа гэсэн. Тэгэхээр хүнийг гой хоол идэ баялжааг харахад би жоо айдаг. Дандаа миний айц дэрэгдэг. Яа да би дарааг удаа хэлж мэдээ. Харин тийм. Энэ хоёрын ялгаа л юм да. Миний хувьд одоо тоочийн тодорхойлолт тийм. За тэгээ өнөөдөр ингээд энэ 7 хоног таад маань бас Broski дээр шинэ меню гаргаж байгаа гэсэн. Тэгээд энэ их ажлынхаа хажуугаар угаасаа өөрөө чи хэлж байгаа шүү нөгөө найруулагч хүн тий галтгоондоо байж ах энэ их цагийнхаа хажуугаар яг одоо ийд хүмүүс танад өөчлөдөг цагт ирээд цуцсан гоё яриа өрнүүлж
өөрийнхөө түүхийг маш олон залуучуудад зангац одоо шеф болох хүсэлтэй биш. Ер нь өөрийнхөө зорьсон мөрөөдлийг эцсийн хүртэл тэмцэхийг хүсэж байгаа мөрөөдлөөс нь нэцэх гээд байгаа залуучуудад урам өгсөн гоё яриа боллоо гэж бодож байна. Түүх өгүүлдэг энэ скилт ур чадвар чинь үнэхээр гайхшруулмаар гоё байлаа. Баярлалаа. За баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. Өөртнөөс амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа.